За бүгдээр өнөөдөр ямар ч гэсэн уулзалтын хазаар нөгөө богино хугацаанд өөрчлөгдсөн ч гэсэн одоо мэдээд Discord дээр орж ирсэн хүмүүстээ баярлалаа хэдүүлээ. Тэгээ уулзалтын бичиг хийгдэх учраас санаа зовтгүй араагүй хүмүүст дараа нь нөхөд үзчих бах. Тэгээд бүгдээр минь орой минь төргийа. Хаянд цагийн зөрөө өөрчлөгдсөн учраас манай группийн уулзалт бас Монголын цагтаа тааруулах гад бас орой 7-д байсан бас 8 дуурайгаар өөрчлөгдсөн байгаа. Яг өнөөдрийн уулзалтыг тэгээд хэдүүлээ. Эхлүүлээ. За үүнд бид нар мэдээллийн зар дээр тавьсан байгаа. Өнөөдөр маш их сонирхол гэрлэмаа гэж үсгүй бидний урилгыг хүлээж аваад энэ уулзалтанд маань орох гээд ирсэн байна. Монголоос. За манай группийн хувьд бол бас сүүлийн үед Монголоос маш их олон хүмүүс бас групп гишүүнээр орсон. Бусад улс орнуудаас ч гэсэн анх бол групп маань байгуулагдаад 2020 оны 9 сард байгуулагдаад үйл ажиллагаагаа эхэлж яхад их хвчлэн Америкт байдаг ээжүүд, эмэгтэйчүүд их байдаг байлаа. Тэгээд бас групп маань гишүүнчлэлээр бол одоо 2100 хүмүүстэй болсон байна. Discord дээр хэд 700 хүмүүс ингэж бидэхтэй оролцоод бас бизнесээ суралцаад хөгжөөд явж байгаа бас сайн дүрм олон нийтийн community юм аа. Тэгээд энэ хугацаанд бас Америк болон бусад орн энэ Монголоос ч гэсэндээ бас хөрөнгөний зах зээл ажиллажаа сонирхдаг мэрэгчлэн одоо трейдерүүд хүмүүсүүдийг одоо урьж ярилцж бид бас мэдлэг мэдээлэл хуваалцаж ирсэн. Өнөөдрийн уулзалтанд орж байгаа бидний урилгыг хүлээж авч оролцож байгаа. Зочиндоо баярлалаа. Дэлмада. Тэгээд уулзалтыг эхлүүлээд манай өөрийгөө жоохон танилцуулаад хэлье. За баярлалаа. Тэгээд энэ маш гоё групп байд юм байна. Тэгээд та хэд манай мөрчсөн бид нар болохоор анх тэр хин маань шижээ анх холбогдоод яг хийж байгаа зүйлийг сонирхолтой байна. Нэг юм яриа хийж холбогдсон байгаа. Тэгээд урьсанд маш их баярлалаа. Өнөөдрийн уулзалтын дээр болохоор ер нь бол бид нар өөрсдөө хийж байгаа төслөө дээрээс нь бас өөрийнхөө бэкграундыг бахан танилцуулъя ярихаас өмнө намайг Бачилооны гэрлэмэ гэдэг Step Group тэгээд Ordo Wells-ийн үүсгэн байгуулагч тэгээд гүйцэтгэх захирлаараа доор ажиллаж байгаа. Тэгээд хамгийн анх манай Step Group маань уг нь бол 2015 онд Нью-Йоркт эхэлсэн. Анх эхлэхдээ бид нар инновац тэгээд технологийн дизайны зөвлөгөө өгөх компани байсан. Тэр нь болохоор Аз номхон даалан стартап компаниуд ер нь бол Америкийн зах зээл рүү нэвтрэгтэн зөвлөгөө үзүүлдэг зах зээлийн хөрвүүлэлтэнд нь флип хийхэд нь ер нь бол тусалдаг гэсэн үг. Тэр маань одоо өргөжөж явсаар хагаад бид нар ингээд групп компани болсон байгаа. Ер нь бол уламжлал санхүүгийн болоод технологийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд Америкийн нэгдсэн улс, Монгол, бүгд амт Солонгос улс, одоо Сингапурт офисод их гээд ерөнхийдөө ажиллаж байгаа. Үйл ажиллагааны үндсэн чиглэл маань ер нь бол яг санхүү технологиг хослуулад хөрөнгөний зах зээл дээр болж байгаа энэ үр ашиггүй байдлыг арилгах, хөгжиж байгаа зах зээлүүд яг Монгол шиг дэлхийн бусад зах зээлүүд дээр ч гэсэндээ хөгжиж байгаа зах зээлийг ерөнхийдөө хооронд нь гүүр болгох, санхүүгийн оролцоог бүх хүмүүст нээлттэй нэмэгдүүлэх, илүү ардчилсан болох юм зорилгоор ажилладаг компани байгаа. Тэгээ манай багийн дийлэнх нь бас бүсгүйчүүд байдаг. Ер нь бол хөгжүүлэлтийн баг нь эрэгтэй хүмүүс ер нь дамгаалсан мэт юм байна. За би болохоор хувьдаа Монголд суралцсан байгаа. Ахлах сургуулийн ер нь тэндээ төгсөөд тэгээд бакалавра энэ Солонгосын KAIST гэж байдаг. Korea Advanced Institute of Science and Technology гэдэг. Тэнд бол математик тэгээд инноваци менежментийн чиглэлээр сурч төгсөөд 2 давхар мэргэжлэр мастрын зэрэгээ Versailles их сургууль Францд эко-инноваци менежмент гэдэг сэдвээр тэгээд OECD гэж байдаг шүү дээ. Олон улсын эдийн засгийн харилцаа хамт ажиллагааны байгууллага гэдэг. Тэнд ерөнхийдөө бодлогын шинжээчээр яг ийм Business Advisory Committee буюу бизнесүүдийг ер нь бодлогын түвшинд яаж илүү дэмжих үү, ихэвчлэн яг инновацийн бодлого, хөрөнгө оруулалт, технологи тэрэн дээр ажилласан байгаа. Корпорацийн засаглал гэх мэт.
Тэгээд тэрнийхээ дараа ер нь бол Нью-Йоркт очиод бахын хэмжээний бутик хөрөнгө оруулалтын компанид богинохон хугацаанд ажиллаад ер нь бол за би өөрөө өөрийнхөө хийх хэрэгтэй байна гэдэг үгнээсээ Step Tech гэдэг компани эхлүүлж ирсэн юм аа 15 онд. Тэгээ өнөөдрийн ярих гэдэг гол сэдв нь болохоор маш олон төслүүд хийж үзлээ. 15 оноос хойш стартапуудад туслаа. Энэ болохоор бидний хийж байгаа 3 дахь стартап байгаа Ордан. Энийг болохоор анх санаа нь хамгийн анх 17 онд би ер нь бол ингээд нөгөө Монголд ажиллахгүй амьдрахгүй удаад байж байгаад 17 онд нөгөө Crypto Nation гэдэг хурал дээр ерөнхийдөө иргэцэн StepTech-ээр яг шинэ төрлийн блокчейн дээрээс нь крипто талыг яриад өгөөч. Энэ яг ард нь юу болоод байгаа юм бэ гэдэг утгаар. Тэгээд урд нь бол ер нь Монголд очихдоо гэрэл гэж боддог аав ээж дээр очиж ин тий. Гэтэл очиж байгаа гэж боддггүйснаас нэг тийм шин зах зээл ч юм уу яг юу хийх хэрэгтэй, яах хэрэгтэй, бизнес хийх орчин гэж нэг их харж байгаагүй. Тэгээ 17 онд очиод ерөнхийдөө ингээд ажилласан. Тэгээд Монгол банк ч юм уу ингээд санхүүгийн зөвлөлөөр дэмжих хүмүүстэй уулзаад энэ төрлийн технологиг танилцуулаад явж байхад анзаарсан зүйл нь юу гэхээр ингээд нөгөө хүмүүст хөрөнгө оруулах боломж нь их хомсдмол байсан. Энгийн одоо та бүхэн дийлэнх нь Америкт байдаг гэж би ойлголоо. Тэгэхээр байдаг нэг сайн картны үйлчлэгээ ч юм уу тий эсвэл ингээд бичил хөрөнгө оруулалт micro investment одоо мэдж байгаа тий Robinhood ч юм уу тэр төрлийн бүтээгдэхүүнүүд ерөнхийдөө байхгүй зөвхөн нэг хадгаламжаараа л байдаг. Үгүй бол за ингээд нэг арай жоохон сэргэлэн боломжийн юмсан нэг бонд хувьцаа орсон. Тэгээд тэр нь гарлагдмал дийлэнх нь чаддгүй тий. Тэгэхээр энгийн нэг юм нэг хөрөлтөйтэй хүн болгоныг ингээд хувийн санхүү талаасаа ч юм уу ингээд хийгээд өөрөөсөө нэг бага хэмжээнд хөрөнгө үүсгэж тэр боломжууд маш хомс санагдаад яавал байж болох уу нэлээд бодож явсаар байгаад Монголоос одоо жоохон хүмүүс ингээд Америкт жишээ манай дээр ирээд уулзах ч юм уу эсвэл ингээд арай жоохон нэг томхон компани ах нар ч юм уу ирэхээр дандаа ингээд Америкт нэг үйл хөдлөл хөрөнгө рүү оруулах юмсан чи нэг стартапуудын мэддэм чи ямар стартапуудад тийшээ оруулах юмсан одоо ингээд бид нар тий уулуур хаяа эдийн барилга гэдэг ингээд хийж болох бүх юмудаа баг ингээд Монгол хийж үзлээ. Ингээд боломжууд ингээд баг дуусчихсан. Тэгээ шинэ төрлийн боломж нь юу байна? Бид нар одоо ингээд яг энэ гоё болж байгаа технологийн зах зээл рүү яг энэ гадаадын зах зээлд ормоор байна гэдэг тийм айгүй хүсэлтүүд тавигдаад. Тэгээд нөгөө талаасаа жишээлбэл одоо бид нар Америкаас үгүй бол ингээд Солонгосоос хүмүүсийг аричгаад нөгөө private deal хөрөнгө оруулалт талаар явахаар ерөөсөө мэддэггүй зах зээл Монгол гээд ярихаар зөвхөн нэг тийм таалагддаг сайхан гişт дотор нэг хэдэн хүмүүс малын хариуцлага хийдэг гэдэг тийм нөгөө common ойлголттой. Тэнд ямар боломжууд байгаа юу байгаа гэдэг тэр бүр мэддэггүй. Тэгээ яг Улаанбаатарт буугаад ингээд уулзалтууд хийгээд өөр юм хараад ирэхээр ингээд ялтчгүй excited болоод энд ингээд юм хийж болох юм жоохон байна тий. Ямар өргөө удам газар нутаг энэ дээр ингээд маш олон үйл хөдлөлийн төслүүд хийж болж байна. За үгүй бол ингээд уул урхаа тий. Ер нь бол ингээд алтны нөөцөөр бол дэлхийг нэлээд тэргүүлдэг орнд ордог шүү дээ. Бусад rare minerals гэдэг ч гэсэн. Тэгээд нөхдөөд яг хөрөнгө оруулалт хийх гэхээр гинт айдаг. Яагаад тэгэхээр энэ нөгөө нэг ерөөсөө unexplored market одоо wild west шүү дээ. Тэгээд хууль эрх зүй болоод татварын орчин ингээд бусад стандартаас арай өөр. Тэгээд заавал нөгөө нэг монголоор ярьдаг нэг партнертай байх хэрэгтэй. За тэгээд хэдэн сая доллар тийшээ оруулдаг ч юм уу. Тэгэхээр ингээд өөрсдийнх нь асар рисктэй зах зээл, цаашин зах зээл учраас. Тэгэхээр би ингээд аюу бага хэмжээнд оруулж үзээд тэгээд ингээд credibility буюу ингээд энэ ажиллаж ийн болж ийн гэх юм бол ингээд баг хөрөнгө оруулалт өсмөр байна. Гэхдээ нөгөө нэг одоо Монгол шиг зах орж ирж байгаа ашгууд байгаа шүү дээ. Жишээлбэл хөрөнгө оруулалтын хүн тэр нь бол ингээд Япон юм уу бусад газрын хөрөнгө оруулалт гэсэн маш attractive. Тэдний хувьд чинь ингээд заримдаа бүр нэг хасах руу ордог тэр нэг хадгаламжийн хүн. Тэг мөнгө хадгалахын төлөө мөнгө төлдөг юм да зарим тохиолдолд. Тэгэхээр нөгөө Монголын тэр жилийн болоод сарын буцаж авч байгаа тэр хүн бол нэлээд attractive. Гэхдээ риск нь маш өндөр болж таарна. Би нэг юм хоёр өөр төрлийн хөрөнгө оруулагч нар гэхдээ дундаа нэг адил хавтар асуудалтай байгаа. Тэр нь юу гэхээр ингээд өөр улсад хөрөнгө оруулалт байгаа. Ингээд Монголоос хүмүүс ингээд өөр валютаар Монголоос гадагшаа ингээд өөр төрлийн сонирхолтой хөрөнгө оруулах хүсэлтэй. Нөгөө талаас болохоор гаднаас Монголд хөрөнгө оруулах хүсэлтэй боловч яг адилхан асуудал дээр ингээд хоёр өөр одоо пул инвесторууд тулгачтай байсан байхгүй. Тэр нь юу гэхээр татвар тэгээд хууль эрх зүйн орчин, мэдээллийн нөгөө нэг бодит байдал, үнэлгээний асуудлууд гэх мэт. За тэгвэл ингээд энийг бид нар ийм платформоор шийдээд үгүй.
англиарч байдаг, монголоор байдаг. Ерөнхийдөө бүх мэдээллүүд нь нийлээд байж байдаг. Тэгээд дээрэс нь ингээд хүн болгоны зөвхөн одоо юу гэдгийг high net worth individuals ч юм уу энэ нөгөө хөрөнгө оруулагч авах хүмүүс биш. Хүн болгонд хүрэлцээтэй болгоё. Яагаад заавал ингээд тэгвэл ингээд бүх төрлийн хөрөнгө авах юм уу, capital market хувьцаа байх юм уу, bond авах юм уу гэж бид нэр ерөнхийдөө brainstorm хийгээд хамгийн ингээд нөгөө хүмүүсийн untapped буюу орж чаддгүй зах зээл нь болохоор alternatives юм байна. Яагаад тэгэхээр тодорхой хэмжээнд өөр компаниуд ч юм уу ингээд боломжийг олгоод эхэлчихсэн. Ер нь бол хувьцааны зах зээл, бондын зах зээл ингээд өмнөх үе бодол харьцангуй гайгүй болоод гисэн боловч одоо нөгөө дэлхийн топ 1% гэж ярьдэн шүү дээ. Хамгийн чинэлэг хүмүүс одоо жишээлбэл Elon Musk ч юм уу, Amazon-ы Jeff Bezos тэд нар маань бол ингээд capital gains tax багтаал төлтгөө ингээд банк гарч идэв шүү дээ headline дээр. Тэр унаалрын тийм хэмжээний татвар төлөх байсан чинь төлөгдөг байна. Amazon-ын хэрэгтэй хэрэгтэйгээ гарч ирдэг. Тэр яагаад тэрийг төлөхгүй байгаа гэхээр хэд хэдэн шалтгаантай. Мэдээж хэрэг тэр хүмүүс leverage үүссэн байдаг. Өөрсдөө хувьцаагаа leverage хийгээд маш хямдхан cash руу орж болдог. Мөнгийг их хямдханаар зээлдэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс нөгөө өөрсдөө тэрийгээ зарж биш ийм хөшөөрөг болгож ашиглаж өөрсдөө их хэмжээний cash руу орох боломжтой. Нөгөө талаасаа ийм инфляцийн үед ч юм уу эсвэл ингээд эдийн засгийн хэцүү үед нөгөө alternatives шал өөр хөрөнгүүдийг ерөнхийдөө байж байдаг. Үйл хөдлөх хөрөнгө, урлагийн бүтээлүүд байна. Яагаад та бүхэн тэр нөгөө Sotheby's ч юм уу эсвэл Christie's auction дээр ийм урлагийн бүтээлүүд хэдэн саяар зарагддаг. Яагаад ийм бүх нөгөө Hollywood-ийн алдартай найруулагчид ч юм уу Steven Spielberg жишээ нь хэдэн сая доллараар маш их 50 оны зураг ч юм уу авдаг вэ гэдээ бодохоор тэнд татвар бол тодорхой хэмжээнд их ногдоод байдаггүй. Тэгээд дээрэс нь бид нар хүн болгоны тэр бүр мэддэггүй одоо жишээ нь вискиний тархины investment, fine wine. За тэгээд цаашлаад одоо сүүлийн үед нэлээд бүүн болоод crypto тий NFTs гэдэг орж ирж байна. Эдгээр нь болохоор баг өөрсдийн шин төрлийн alternative asset гэж болоод эхэлчихсэн. Тэгээд ийм руу хүн болгон тэр бүр мэдэж ордгоо. Эсвэл ингээд маш баян л биш бол үгүй бол том институт л биш бол ороход угаасаа нөгөө босго үнэ өндөр байдаг. Тэрийг нь ерөнхийдөө багсгая. We can do it. Ер нь бол энэ barrier-ыг устгах хэрэгтэй байна. Тэгэхээр нөгөө alternative investment-ийг хүн болгонд хүрэлцээтэй, ойлгомжтой. Ингээ хамтд нь хийя гэдэг үгнээс бид нар энэ ордо гэдэг төслөө эхлүүлсэн байгаа. Тэгээд төсөл маань эхлээд жил хагас болж байгаа. Тэгээд энэ жил хагасын хооронд ерөнхийдөө нэг 9 удаагийн өөр төрлийн asset-уудыг туршиж үзсэн. Тэгээд бид нар ч анх бодоо за энэ яг болох юм байна. Бидний нөгөө нэг компани бидний vision mission дээр ерөнхийдөө таарч байна. Хүн болгонд яг энэ хөрөнгөний зах зээлийг альтернатив хөрөнгийг хүргэж болох юм байна. Гэхдээ яг энэ маань ажиллах уу гэдэг тэр дээр тест хийх хэрэгтэй. Тэгэхээр тэр яагаад ийм 9 өөр төрлийн тест хийж үзсэн бэ гэхээр нэгдүгээр бид нар бас нөгөө хөрөнгөний төрлүүдээ манай богийн хувьд ойлгох хэрэгтэй болсон. Нэг хөрөнгийг одоо жишээ нь үйл хөдлөх хөрөнгө, виски каск, урлагийн бүтээлч гэх юм уу тий. Эднэрийг ингээд лист хийхэд хэр хэмжээ зарцуулж ин хооронд нь харьцуулна, харна. Тэгээд дээрэс нь ер нь бол нөгөө source хийхэд ямар хугацаа орж ийн, үнэлгээний хувьд ямар байна. За тэгээд дээрэс нь хууль эрх зүй болоо санхүү тайлан татварын хувьд ямар шиг байдалд орох вэ? Тэрний дараа болохоор бэнэ. Тамаг сонсч байна уу? Байна сонсч байна. Тэгэхээр одоо өөрөө чинь гацдуулахгүйгээр ярьж байгаа. Одоо шинэ төрөлхөөр оролт одоо хүн болгон мэдлэг мэдээлэлээр хангаж энэ төр олцох хэрэгтэй байгаа юм л та. За тэг чиний ярьж бас нэг хүмүүс асуух байхаа. Мэдээллийг чаваа. Одоо өөрчлөлт ярээр их сонирхолтой мэдээлэл. Тийм тэгэхээр энэ дээр нөгөө нэг оруулах хэрэгтэй гэдэг үгнээсээ бид нэр ингээд 9 өөр төрлийн asset class-уудыг ерөнхийдөө туршиж үзсэн. Тэгээд бид нар болохоор ингээд юу гэдгийг за би бага дараа нэрээ. Тэгээд энэ хугацаанд бол ингээд маш их юм сурсан л та. Хүмүүсийн ерөнхийдөө нөгөө market appetite ямар байдгүй. Тэгэхээр хамгийн түрүү мэдээж одоо нөгөө бид нар Азууд болохоор тэр юм уу ер нь хаасаа үйл хөдлөх хөрөнгөд аягүй дуртай. Тэгээ бодгоор бас яалтчгүй нөгөө хүн төрөлхтний хөгжлийн авцад ингээд бага хэмжээний хуримтлалтай болоод ч юм уу ингээд жоохон илүүчлэх юмтай болохоор хүмүүс хамгийн түрүү үйл хөдлөх хөрөнгө авах дуртай гэдэг юм л та. Нөгөө нүдэнд харагдаж гарт баригддаг яг ингээд нөгөө бэлэн байж идэг. Тэгээ дийлэнх нь яг хөө мэдээж хэрэг үйл хөдлөх хөрөнгөний зах зээл маш сайн asset class боловч ингээд ер нь бол хувьцаа бас нэлээд сайн өрсөлдөхүүд хэмжээнд үр ашиг өгдөг гэдгийг бас тэр болго нөгөө манай Азууд ойлгодог хэрнээсээ яаж иж байгаа л нэг үйл хөдлөх хөрөнгөтэй болох гэдэг. Тэгээ хамгийн түрүүнд бид нэр юу яасан байгаа? Жижиг хэмжээний үйл хөдлөх хөрөнгө Улаанбаатар хотод тэр нь яг нэлээ их нөгөө манайхан чинь хотхон хот бариад нөгөө апартмент бүүм үүсэхтэй
тань төлөвлөлгүйгээр нэг айлд одоо донжаар хэдэн машины гараж ондтгоо ч юм уу тэрийгэ бодлохгүйгээр маш их хэмжээний нөгөө маш цөөхөн гаражууд арай тавьсан. Тэгээд нөгөө нэг трафик үүсдэг тэр нөгөө хотхон дотроо гадаад бахан машин тавьсан. Тэгснээ манайх ч одоо дэлхийн хамгийн хүйтэн нийслэлүүдийн нэг гэдэг. За нэг намар 9 сарын сүүл болоод тэгээд гинт яна нөгөө нэг машин маань хасах уу яах вэ гэдэг улаан гараж шааж эхэлдэг. Тэгээд ингээд нэлээд эрэлттэй маш өндөр хайлттай гэх юм уу тийм асет болчихсон. Тэгэхээр бид нэр тэрийг харж агаад яг тэр нөгөө нэг нэлээд нэвтэршил өндөртэй тэр дүүрэгт нь болохоор машины зогсоол ерөнхийдөө аваад тэрийгээ санал болгосон. Тэгээ хамгийн ихний пайлот манаас болохоор нэлээд сандраад хүмүүс ойлгохоосоо ингээд хамгийн багтаа юу гэдгийг тэгээ нэг шишгийг эрхийг нэг төгрөгөөр үнэлээд хамгийн багтаа 50,000 төгрөгөөр буюу орж болно гэдэг тийм санал тавьсан. Тэгээд ер нь азарч явахтай ингээд маш сайн тайлбарсан. Тэгээд эхний ээлжинд бид нар ингээд өөрөөсдийнхөө ойр тойронд байгаа энийг ойлгочих магадгүй ерөнхийдөө иймэрхүү төрлийн хөрөнгө оруулалт сонирхдаг хүмүүстэй санал болгосон. Ямар ч гэсэн амжилттай хаагдсан. Тэрэндээ урамшаад дараагийнх нь юу байж болох вэ? За одоо хэмжээг нь 2 дахин томруулъя. Тэгээд тэр болсон ингээд нөгөө нэг Монголд хүмүүст хүрээд байдаггүй, ойлгогдоод идэггүй тийм төрлийн хөрөнгө оруулалтыг санал болгоё гэдэг үгснээсээ хайж эхэлсэн. Юу байж болох вэ гэдэг. Тэгээд бид нар болохоор Шотландд байдаг single malt whisky-г санал болгосон байна. 2 дахь удаа. Тэгээд тэр нь whisky гэхээр таад гарчлаа байх л та whisky-г уудлааснаас ер нь бол хөрөнгө оруулдаг ч юм уу тэр ингээд бүр бүтэн asset class юм уу. Яг адилхан реакц ерөнхийдөө манай ихний хөрөнгө оруулагч тавьж ирсэн. Whisky юу яриад тэр чинь тэгээ яг нэг хідэн шилтэй юм дээ. Тэр нь хөрөнгө оруулаад та нар тэгээ зарах юм уу? Тэгэхээр тэр нь болохоор маш сонирхолтой asset class. Ер нь бол ингээд та нөгөө Crazy Rich Asians гэдэг киног үзчихсэн бол яг л нэг тийм Сингапурын болоод Азийн, Хонконг, Шэньчжэн зүгийн яг тийм нэлээд биелэгжүү хүмүүсийн хамгийн дуртай asset class. Нөгөө бие биендээ хөрөнгө шилжүүлэх юм уу эсвэл ингээд ямар нэгэн байдлаар transaction хийхэд бол бэлэн мөнгнөөс илүү whisky-гээ бараг шахуу хийгддэг. Яагаад тийм юм бэ гэхээр whisky маань ингээд бусад asset-уудыг бодох юм бол нөгөө designed to appreciate байдаг. Ерөөсөө үнэний хувьд depreciate болдоггүй. Нөгөө single malt гэхээр зөвхөн ганцхан л ингээ хооронд нь холиог өгсөн штэ blended биш. Тэгээд ер нь бол whisky-нүүд үнэтэй байдаг тийм үү? Шотландын Highland single malt ч юм уу ингээ тухайн брэндээс хамаарат шилжүүлсэнг нь л бодход штэ. Тэгэхээр айгуух амардаг тий. Тэгээд дэрс нь миний мэдхээр бас нөгөө age бас айгуух нөлөөлдөг. Яг нөгөө wine whisky-нүүд чинь бид нар л мэс болохоос яг Европт бол айгуу алдартай. Бараг хүн болгоо мэдээ гүрч хэлгээр бас нэлээд одоо upscale хүмүүсийн ерөнхийдөө удирдлагын хэрэглээ бас дээрээс нь бэлэг нислэлийн хэрэглээ яг үнэхээр болсон гэдэг юм байлээ. Тэсээ бас би өөрөө айгуу wine сонирхдаг. Тэгээд яг тэрийг айгуу ойлгосон. Тэгээд тэгээд яагаад нөгөө нэг appreciate юм уу баян гүн цэн өсдөгөө гэхээр нөгөө нэг торхтой whisky хизээж дахин давтагддаггүй. Тэгээд тухайн торхноосоо нөгөө торх нь одоо sherry cask юм уу те нөгөө өмнө нь хийгдсэн юу дарж исэн rum байсан юм уу тэрнээсээ хамаарат ингээд өөр амт ордог. За тэгээд нөгөө нэг whisky маань түрүү хэлсэнтэй age буюу нас нь өсөх тусмаа илүү үнцэнтэй болдог. Одоо 12 настай, 15 настай, 11 настай, 21-тэй гэж явж өгдөг шүү дээ whisky-нууд тийм ер нь лавхан дээр бичсэн байдаг. За тэгээд нөгөө нэг хавлагдхаасаа илүү тэр нөгөө торхондоо байж байсан илүү үнцэнтэй байдаг. Нэрэгдээд тэгээд дээрээс нь энэ маань болохоор нөгөө нэг Английн the United Kingdom-ийн нийт нөгөө хүнсний үйлдвэрлэлийн нэг маш томоохон хэсгийг эзэлдэг. Дээрээс нөгөө Шотландын барыг одоо өөрсдийнх нь name brand нөгөө Монгол Кашмир гэдэг шиг Шотланд whisky болсон. Тэгээд ер нь бол өөртөө заавал нөгөө нэг засгийн газрын даатгалтай тусгаалсан агуулгад байж байдаг тийм сонирхолтой бүтээгдэхүүн. Тэгэхээр ер нь бол нөгөө эрсдлийн хувьд бол харьцангуй бага. Тэгээд дээрээс нь бид нэр ингээд өөрсдөө очиод тэрийг сонглоод царлаад ингээд дэмжигнүүлээд лонхын ачигнуулаад зараад байх шаардлага байхгүй. Зөвхөн нөгөө ownership гэдэг юм нь л бид нартэй нөгөө баталгаатай бүх нөгөө сертификат нь байдаг учраас тэрүүгээрээ ингээд хүмүүс санал болгоход бол айгүй сонирхолтой. Ер нь бол нөгөө ботлууд чангараасаа хамаарат янз хамгийн багтаа одоо 5-аас 7,000 фунт стерлингээр эхэлдэг. Тэгэхээр тэр одоо нэлээд нас багтаа гэсэн үг шүү дээ. Дөнгөж нэг дарагдаад удаагүй 3 настай ч юм уу тиймэрхүүнүүд нь. За тэгээд бүр нөгөө record high зарагдсан whisky хідэлээ бүмий байна уу? Хідэл зарагдлаа. Манай сангийн менежер байвал хэлээрээ. Би яг сангүй тэр тоог.
Тэгээд Мэдээллийг харсан. Вискиний стакнуудыг зардаг биш үү? 60 настай манай гэсэн чи үед дуудлага худалдаанд 1.9 сая $10 зарагдсан. 2 сая орчим зарагдсан байна тийм. чинь. Тэгэхээр нөгөө нэг үн цэнэ ер нь бол хадгалдаг ингээд ерөөсөө ундаггүй ийм сонирхолтой асуудлаас тэгээд анх санал болгосон хүмүүст маш их таалагдсан. Ер нь бол нөгөө нэг жилийн return-ийн хамгийн багтаа бид нар чинь ингээд за 7 настай виски авлаа гэхэд 5 жилийн дараа ер нь бол ингээд 12 настай болно. Тэгэхээр тэр үед бол харьцангуй үн цэн нь бол өндөр болно. Тэгэхээр ингээд өрсөлдөхүйд хэмжээнд одоо банкнд savings хийх юм. Гэтэ энэ нь болохоор фунт стерлингээр оруулж байгаа хөрөнгө оруулалт ч гэдэг ер нь бол төгрөгөөр биш. Тэгээ хүмүүс маш их таалагдсан. Тэгээ зарим клиентууд болохоор би нөгөө торхоо хуваамаар байна. Би ингээ өөрийн гэсэн торхтой болъё гэдэг үүднээс бид нөгөө private deal-үүд дээр нь бас тусалсан байна. Нэмээд тэгээд дээрэс нь зарим хүмүүсийн хувьд нөгөө вискийн юм тийм одоо хүүхдээ 21 нас хүрэхэд нь юу гэдгийг хөрөнгө оруулалтын бэлэг болгодог ч юм уу тийм онцгой 19 нас хүрэхэд нь тийм тиймэрхүү байдлаар бас авдаг өөрийнх нь нэрээр. Тэгээд зөвхөн тэр хүүхдийн нэр дээр ч юм уу тийм одоо prestige маягаар бас хөрөнгө оруулах сонирхолтой тийм хүмүүс байдаг болсон юм лээ. За тэгээ вискиний дараа бид нар за одоо өөр юу хийх вэ? Ямар сонирхолтой хүмүүс бодож олж санал болгохгүй гэж авсараа бид нар маань startup equity санал болгосон. Дээрээс нь одоо private loan bundle гэдэг юм дээ. Тэр нь болохоор барьцаатай зээлээр баталгаажсан одоо хөрөнгө оруулалт гэсэн. Тэгээ тэр бол ингээд ер нь бол bond гэсэн үг л дээ. Тэгээ нөгөө бүтцийн хувьд арай өөр учраас бид нар bond гэж дуудаж болохгүй тэрийг. Тэгэхээр хүмүүст бол гадны ч дотны ч хүмүүст айгүй ойлгоход амархан. За энэ ямар ч гэсэн ингээд хөрөнгөөр барьцаатай зээл гаргаад ирсэн юм байна. Тэгээд тэр зээлэнд нь бид нар хөрөнгө оруулж байгаа маань. Тэгээд зээлийн хүнээс нь буцаад өгөөч хүрсэн юм байна. Ойлгоход айгүй хурдан. Тэгээд айгүй сайн асаад байсан. Тэрний дараа дахиад арт ер нь Монголын 2 Нурмажав тэгээд нөгөө тийм залбаа төвлөлтөр гээд 2 нэг нь бол нэлийн яг эд насндаа яваа зураач, нөгөөх нь яг шинэ залуу тийм contemporary art зураач. Энэ хоёрын бүтээлийг ерөнхийдөө бас хэсэгчлээ санал болгож үзсэн. Тэгээд бид нарт бас нэлийн нөгөө pleasantly surprised гэдэг шиг 2 дахь өдрийн offering дээр нэг зураг нь бол 100% зарагдаад дууссан. Тэгээд одоо нэг цөөхөн хэдэн хувилуулсан мах залбаа төвлөлтөр дээр нөгөө нэг нэлийн ийм боол нүцгэн юм битэн зураг байсан. Тэгээд артаас сурсан юм нь юу гэхээр юм лээ нэлийн subjective гэх юм да хүмүүс чинь ингээд хөрөнгө оруулалт гэдгийг мартаад би ч одоо энийг гэртээ тавих л үү гэдэг үүднээс хараад эхэлдэг. Нөгөө хүмүүс энэ зургийг ингээд жоохон юу юм те. Тэгэхээр чиний гэрт байхгүй штэ над чинь ингээд те нөгөө нэг галерей дотор байж ин тэгээд дуудлага худалдаагаар зардал чи яашаа гэх юм. Ингээд нөгөө нэг банк нүдэнд ч хангалтаад ч юм уу ингээд гэрт чинь байхгүй болохоор тэр санаа зовх хэрэггүй. Тэгэхээр өнөөдөр тийм байна те. Яг нэг тийм арт тал дээр жоохон хэцүү зүйл нь тэр юм билээ. Нилээ нөгөө subjective хөрөнгө оруулах гэдэг хүмүүс нөгөө тухайн үн цэн өсгөө яах вэ нөгөө зураач маань цаашдаа ус ирээдүйтэй яаж явж байгаа зураач вэ гэдгийг бодхоосоо илүү яг нөгөө нэг урлагийн бүтээл ч юм уу юм харахаар яг тэр үнцгөөс илүү хараад байдаг. За тэгээ урлаг дээр бас сурсан юм шиг ер нь нөгөө нэг артистууд маань бас нөгөө бизнес хийхэд яагаад бид нөгөө артыг сонирхсан мэ гэхээр дийлэнхтэй нөгөө артистууд маань зургаа нэг зарчдаг галерида эсвэл нөгөө нэг төлөөлөгчдөө зараал эхний зарлалтан дээр л жоохон ашиг авдаг өөрийнхөө. Тэр нэг галери нөгөө төлөөлж өгж байгаа нөгөө брокер нь бас дийлэнхийг нь аваад явчихдаг. Тэгээл тэрнээс хойш нөгөө нэг зураг зарагдах ч юм уу те дамжаад дуудлага худалдаанд орох болгонд нөгөө хамгийн сүүлд эзэмсэн хүн нь л ашиг хийгээд яваад байдаг шүү дээ. Тэгэхээр эхлээд хөөрхий за бодъё те нэг 2-3 саяар зарсан байсан чинь дараа нь тэр нөгөө үн цэн өсөөд ингээд бүр хэдэн зуун сая болсон байхад тэр хүн ингээд хөрхий дөнгөж ихний авсан хэдхэн сая төгрөгтэй л үлдчихдэг. Тэгэхээр энийг бол ингэж болохгүй. Артистууд маань ер нь бол нөгөө нэг юм байх хэвээр айгүй чухал дуу хоолой болдог тий. Ихтэй хүмүүс. Тэгтээ тэд нар маань ингээд нөгөө struggling artist гэдэг үгнүүд маш их байдаг. Дийлэнх нь ингээд жоохон хэцүү амьдардаг гэх юм да. Ингээд нэг артаа гарах гэж чинь маш их нөгөө цаг ордог. Тийм тэгээ хөөрхийн нөгөө материалууд нь бас тийм хямдхан биш. Тэгээ арай гэж нэг юм зураад гаргадаг. Тэгээл нэг л удаагийн сейлсээс хөрөнгө олдог. Тэгээ бид нар тэрийг нь илүү жоохон өөр болгоё. Ингээд цаашаа зарагдах тусам ингээд нөгөө нэг every time somebody sells it те ингээд шинээр нөгөө тухайн арт нь зарагдах тусам тэр хүн яг л нөгөө орлого нь орж ирж байдаг. Анхны өөрийнх нь артистад.
Тэгэхээр илүү нэг тийм нөгөө урлагийн салбарыг, бүтээл салбарыг жоохон хөгжсөн юм хөрөнгө оруулалт болох юм бол артистийн хувьд ч гэсэндээ хамаагүй ашигтай. Тэгээд дээрэс нь нөгөө нэг урлагийн үнц нь яагаад өсдөг вэ гэхээр ингээ олон хүн харах тусам, олон хүн мэдэх тусам тэрний үнц нь өсдөг. Ерөөсөө хүн мэдгүй харахгүй байх юм бол тэр зургийн үнц нь цаашаа өсдөггүй. Тэгэхээр манай платформын даваа тал нь юу гэхээр ингээ нөгөө хэсэгчлээд хүмүүст эзэмшүүлэхээр хүн болгон нөгөө тэрний хэсгийг байж байгаа нөгөө аппликейшн дээр зураг нь байж байгаа тийм. Тэгэхээр тэрийг ингээд хүмүүст үзүүлдэг. Энэ одоо миний эзэмшиж байгаа зураг. Наа чи юу юм хиний зураг ингэ тэгэхээр энэ залгоо төвлөрийн юм зураг байгаа. Энэ нурмаа жавын юм зураг байна гэхээр нөгөө нэг exposure буюу ингээд олон хүн мэдэх тусмаа дээр цаанаасаа бид нар одоо юу гэх юм манай платформ designed to increase the art value ер нь бол олон хүн шеэрлэгдэх тусам цаашаа үнцэн өсдөг. Тэгээд дээрэс нь бас яагаад энийг сонгосон давхар шалтгаан яг коронавигийн үе байсан. Excuse me. Тэгээд дийлэн хүмүүс яг нөгөө гэртээ айгүй их цагийг өнгөрөөд гадуур тэр болгон явахаа болоод гівгинт ингээд нөгөө нэг корона блугээс болсон ингээд ер нь амьдралыг ингээд айгүй завгүй өнгөрөөсөн тэр болгон сайн сайхан юмыг appreciate хийхгүй байсан юм байна. Гэртээ ч гэсэн байхдаа ингээд айгүй гоё зурагтай ч юм уу тий сонирхолтой амьдрах хэрэгтэй мэн тийм attitude ер нь хас айгүй гарч эхлээд би одоо Солонгос байна л да сөүл. Тэгээ сөүлийн нөгөө art auction бол ерөнхийдөө сар хурцтай хөгжиж эхэлсэн яг коронавигийн үеэр. Жишээлбэл одоо нөгөө принцийн зураг байна. Тэгээ дээрээс нь ийм нөгөө жижигэн гişтэйдэг балуун animals гэдэг да. Нөгөө teddy bear гэдэг. Тэд нар бол ингээд бүр эрс бараг 200-300% хүн өсөд бүр нөгөө оригинал бүтээл нь биш зүгээр хулбар нь хүртэл ингээд хүмүүс гişтэй постерыг авч тавиад. Яагаад тэгэхээр хүмүүс ингээд give into тийм урлаг сайн сайхан зүйлсийг нөгөө appreciate хийдэг те. Гинт ингээд цаг гаргаж тэрийг хардаг. Тэрэнд ингээд ер нь бол инвест хийдэг болоод эхэлсэн. Тэр нөгөө арт сцен нь. Тийм учраас ер нь бол урлагийн бүтээлээ бид нэр санал болгосон. Тэгээ альтернатив болохоор бас нэг сонирхолтой зүйл нь юу гэхээр ингээд яг нөгөө хүмүүсийн хэрэгтэй шаардлага нийгмийн одоо response болж гарч ирдэг юм да. Тэгээ дээрээс нь урлагийн бүтээл маань болохоор анзаарч байгаа бол ингээд нөгөө үед дамжсан ч юм уу ингээд маш урт хугацаанд байнга нэг хан дээр нь зургнууд байж идэг ч юм уу. Дийлэнх нь яг л нөгөө high net worth individual-ууд маань дандаа урлагт хөрөнгө оруулдаг. Жишээ нь одоо Steven Spielberg бол яаж ийжаад нэг Norman Rockwell-ийн зургийг ч юм уу худалдаж аваад байдаг. Тэгээ яагаад вэ гэхээр ингээд ер нь бол ингээд урт хугацаанд үнц нь өсдөг. Дээрээс нь татварын асуудал байна. Татвар багтуулдаг. Тэгээд заримдаа бүр огт төлөхгүй ч байгаа хүмүүстээсээ хамаарат хадгалж авсан гэдэг. Тэгээд дээрээс нь хүмүүс маань яадаг вэ гэхээр ингээд нөгөө өв залхамжлалын асуудал байдаг heritage тий. Зөвхөн cash хүртдэг өв залхамжлал хүмүүс хэдэн хувийн тавцдаг үлээ Америкт Солонгост. Хэрвээ ингээд урлагийн бүтээл бах юм бол зүгээр шууд өгөх боломжтой байдаг. Impost tax нэрээр өөр. Гихмэд ингээд маш ингээд овчин сэрэглэн анхаар хүмүүс ерөнхийдөө бол ингээд мөхтөлөө баяжаад тийм байна. Тэгтээ бид нар яг хуу тэр боломжийг нь хүн болгонд олгоё. Тэгээд бас дээрээс нь төрөөсөндөө үнцэн артистууд дээр creative industry-г дэмжих хэрэгтэй гэдэг үгнээс. За тэгээд дараа нь бид нар хандгаа гэдэг комиксыг мэдэх хүн Монголд байдаг. E-content гэх компаниас гаргадаг. Тийм зөндөөс Instagram дээр айгу харж ирсэн юм. Тэгээ хандгаа комикс маань болохоор ерөнхийдөө л нэг юм залуу үеийг харуулдаг нөгөө сэтгэлгээнийх нь. Тэгээ бидний нэг гол зорилго болохоор нөгөө Order Wealth-ийг нь залуучууд маань ингээд ерөнхийдөө хөрөнгө оруулалт цаашаа мөнгө хадгалах ч юм уу ингээд юмыг нэг их тоодгүй. Дараа нэг гэр бүлтэй болоод ч юм уу яваад ихлээрээ гинт тухайн сифрийг гэдэг тийм. Багасаа ер нь бол нэг тийм би хувьдаа бол жишээ нь ингээд зөвхөн хадгалал гэж мэддэг байсан байхгүй юу нэттэй. Тэр жахнасаа хүн ингээд мөнгөг ингээд ихээр ер нь хадгалах хэрэгтэй гэж боддог. За тэгээд оюутан байхдаа ч гэсэн ер нь ингээд илүү дутуу орж ирсэн юмнууд ингээл ийм аваад өрчдөг эсвэл ингээд нэг яг хангалттай тулгаал ингээд цаашаа нэг хоримтлах гэсэн юм байдаггүй. Санхүүгээр сурч байгаа юм шүү дээ. Санхүүгийн математикаар гэсэн өнгөрчлөөсөн. Тэгээд яг нөгөө лабораторид ажиллаж байхад манай нөгөө нэг судалгааны лабораторийн ах гэх юм уу да доктороор сурч исэн. Тэр болох ингээл байж байгаа л 21-ний хааллыг дараа ч юм ингээл нөгөө нэг юм чартууд хараад ингээл санаа алдаал игчлээгээ сууд. Юу ийгээд байгаа ингээд чарах. Тэгвэл чинь ийм хөрөнгөний мэржтэй бодолтой хийдэг. Тэгээд тэр хүнийг ерөнхийдөө бол ингээд анх дагаад тэгээд оюутны нөгөө цалинбаас нэг 200-300 доллар ингээд багаар дагаж оруулж үзээд тэгэж анх хөрөнгө оруулалт гэдэг юм ойлгож ирсэн. Тэг ийм бид юм аа. За энэс гадуур өөр юу байж болох вэ? Тэгээд аяанда явсараа үйл хөдлөх хөрөнгө ингээд арт хэвтерлээ ороод ирсэн. Сургуулаа төгссөний дараа. Тэгэхээр нөгөө нэг хандгааг яагаад ирсэн гэхээр нөгөө залуучууд маань
тэр болгон хуримтлал үүсгэж чадахгүй, тэр болгон ингээд нөгөө нэг lifestyle investment ч юм уу тийм юм хийж чадахгүй учраас яг тэр нөгөө хүлээж авдаг өөрсдөө resonate хийдэг тий дасан тэр нөгөө character юм уу дүр зургаар нь тааруулаад тэднэрт нь зориулаад ерөнхийдөө хөрөнгө оруулалтын мессежийг хүргэе гэдэг үгнээс юм collaboration хийсэн хандгаатай. За одоо яг нөгөө нэг хандгаа чинь өөрөө collectibles тэгээд юм сонирхолтой toy янз бүрийн зүйлүүд гаргадаг. Тэгэхээр тэрэн дээр нь яг анх удаа Монголд яг нөгөө хандгаа брендийн single malt whisky ерөнхийдөө бол хийгээд зарагдаж байгаа. 5 сар хавцаа гарч ирэх баг. Тэгэхээр нөгөө limited edition collectibles болчихж байгаа. Тэгээд дээрэс нь урт хугацаанд тэдний нөгөө нэг зарим тоглоомуудаа одоо мөнгөн toy ч юм ингээд өөр юмар гаргахаар бэлтэж байгаа юм лээ. Тэгээд тэрэн дээр нь ерөнхийдөө хөрөнгө оруулалт дээр хамтарч ажиллах баг. За тэгээд тэрний дараа болохоор бид нар яасан startup equity санал болгосон. Тэгээд энэ яг fail story. Яагаад тэгэхээр бид нар нөгөө Америк талдаа syndicate цангаар явчихсан. Syndicate venture capital тэрний юу гэхээр ингээд олон хүмүүс бас л бид нартай адилханаар нөгөө олон хөрөнгө оруулагч нар angels-ууд ч юм уу эсвэл нөгөө seed investor-ууд нь баг хэмжээгээр за нэг 10-20 мянган доллар нийлүүлж агаад нэг 100-аас 250 мянга ч юм уу тий нэг бага хэмжээний хөрөнгө оруулалт басгаад тэгээд тэрнийх нь бид нар нэг syndicate нь болж оръё. Тэгтээ тэрэн дээрээ бас ингээд нөгөө хүмүүсээс хөрөнгө босгоод оруулаад стартап ерөнхийдөө хөрөнгө оруулах юм бол ингээд хамгийн багтаа л 1 мянган доллараар эхэлдэг хүмүүс. Тэгэхээр тэрийг нь ерөнхийдөө болвол өсгий хүмүүс боломж олгоё гэдэг үгнээсээ хийсэн. Гэвч ингээд айгүй амжилттай сайн хандаж явсан мал авчиг нөгөө Америк талын syndicate стартапууд маань ингээд хаяа бас жоохон аашин болтдгоо. Яг ингээд хөрөнгө босгоо авч талаадаа бид нар боллоо тэндээс өөр хөрөнгө оруулалттай болчлоо гэх юм уу. За эсвэл бид нар юу ачлаа. Хөрөнгө босгох хэрэггүй болчлоо. Одоогийн хэмжээнд ингээд ер нь бол манай болчлоо ч гэдэг юм ингээд нөгөө маш хурдтай ингээд явах ёстой нөгөө процесс байдаг болохоор хаяа нэг тийм cancellation гарч ирээд бид нар өөрсдөө яг иж бүрэн нөгөө нэг арай өөр VC структуртай болтлоо юм уусаа хэцүү маань. Тэгэхээр энийг болио гэдэг үгнээс cancelсан байна. Тэгээд эндээс бас маш их юмсаа. Тэгээд стартапын дараа эргүүлээд бид нэр дахиад өөр төрлийн хөрөнгөний орж ирсэн Irish whisky. Тэгээд яг нь Шотланд whisky гэж байдаг боловч Irish whisky бол сүүлийн яг нэг дэлхийн аврагуудын бүх нэрүндтэй шагналуудыг түүж байгаа. Тэгээд цаанаасаа бол ингээд хамгийн одоо юу гэдгийг хурцтай үнцэн өсөж байгаа бас нэг asset class. Тэгээд whisky wealth club гэдэг компанид ерөнхийдөө хамтраад тэд нартай ажиллаж байгаа. Ерөнхийдөө Аз талынхан партнераар одоо ажиллаж байгаа гэсэн үг. За тэгээд тэрний дараа бид нар чинь юу санал алцглаа? NFT fund. Тэгээд NFT-г бол та нэлээд сайн мэдж байгаа. Ер нь бол хүндлэгтэй болгоно л coin NFT ярьлаа шүү дээ. Сүүлийн 1 жил хагасан дотор жил хагасан дотор. Тэгээд Монголд бас юу болоод ч өнгөрөхтэй. Тэгээд бид нар ууг нь бол яг 17 оноос хойш яг үндсэн энэ технологиг нь мэддэг олгодог ер нь нөгөө син дотор удаан байсан боловч coin одоо болтол гаргахгүй ингээд анзаараад байгаа юм болохоор нэгдүгээр туйл хэвцүү дээрээс нь ингээд маш сайтар бодож тэр артлын нөгөө токеноми бүгдийг нь бодож дизайныг гаргаж тест хийсний дараа ерөнхийдөө гарах ёстой гэж бодсон учраас тэр болгон ингээд хүмүүс шиг яран гаргахгүй л байгаа юм л та. Тэгээд яг мэдээж хэрэг сайн төслүүд зөндөө байгаа гарч ирсэн токенууд дотроос. Тэгээд NFT бас сүүлийн хамгийн нэлээд хурдцтайгаар хүн болгон ер нь орох гэж явж байгаа. Энэ тэнднийг сармагчингийн зурагч юм уу эсвэл board apps yacht club тэгээ одоо Монголд бас нэг баахан чоннууд байна, тухай байна тий. Биднийг харсан. Тэгэхээр нөгөө энэ чиглэл яагаад ингэж амар бүүм яваад тэгсэн мөрчлөөсөө ингэж дийлэн хүмүүс нь хараад ажиллаад байгаа мөрчлөөсөө ингэж яг өөрөө ороод хөрөнгө оруулъя гэхээр нэгдүгээрт ингэж одоо юу гэх юм тех талаасаа жоохон хэцүү. Нөгөө wallet үсгээ MetaMask-ийн өдрөө ороод худалдаад авах гэхээр айдаг. Би ингээ буруу адресаар явуулчих бай тээ. Миний одоо худалдаж авч байгаа NFT-ийн яг одоо зөв NFT юу? Энэ тэгээд үнэн чинь өсөх юм бол унчихыг дээ ч юм уу тээ. Яа тэгэхээр яг үндэ NFT зах зээлийн 80-аас 90% нь бол нэг цөөхөн хитэн нэг топ 10 байна тээ. Нийт хөрөнгө оруулагч нэртэл ерөнхийдөө эзэмшиж байгаа. Тэгээ сүүлд гарч байгаа NFT-нүүд нь дийлэнхэндээ almost баг gas fish хоо тийм байгаа. Тэр нөгөө нэг яг blue chip буюу үн цэнийн цаашдаа өсөх ингээд сонирхолтой NFT-г олж хөрөнгө оруулах нь хувийн хувьд нэлээд хэцүү байх гэж боддог юм. Тийм болохоор нөгөө нэг юу гэх юм managed fund маягаар хүмүүс санал болгох юм бол одоо манай мэрэгжлийн баг гэсэн үг шүү дээ. Ер нь бол харж агаад сонгож өгөөд яг blue chip-ууд нь тэрний дотор тэр чинь game metaverse гэж нэг юм байна NFT дотор.
utilities буюу ингээд яг нөгөө хэрэгэлдэг юмтай ингээд ашигладаг өрөөгөж жоохон ингээд хажуугаар нь хийж тэр coin-ы эзэмсэн хүн одоо юу гэдгийг те кино нөгөө үзэж болдог ч юм уу тиймэрхүү нөгөө utility-тэй токенуудаа дээрээс нь орлын бүтээл нөгөө collectibles ховор цуглуулгын зүйлсээ тэгэхээр дээрээс нь нөгөө autographs тэр орчдог нөгөө алдартай тамирчдын гар ивс ч юм уу яг нөгөө хамгийн сүүлд Grand Slam хийжсэн зургийнх нь цар ганц хөлбөр гэж юм тийм гих мэт ингээд NFT-ийн дотор олон төрөлтэй байгаа байхгүй юу ашиглагдах байдал гарч ирсэн нөгөө source за тэгээд бас ямар блокчейн дээр минт хийгдсэн бэ гэдгээс хамаарат тэгэхээр тэрийг нь ерөнхийдөө манай баг сонгож авч өгөөд за тэгээд нөгөө real time value нь ерөнхийдөө хараад ингээд сансныг ботоод унаад эхлэх юм бол зараад liquidity хиймгүүтэй илүү сайн авч байгаа NFT-г ерөнхийдөө худалдаж авах маягаар тийм managed fund-ыг хүмүүс болгох юм тэгээд заавал өөрсдөө яхаа wallet үүсгэж чадчихвэл тэр бид ингээд кредит картаараа ч юм уу ингээд банкны wire transfer хийгээд худалдаад авчдаг. Одоо жишээ манай ээж аав болохоор NFT-рээ жаамаар нь гэдэг юм бортлоос өөрсдөө ингээд яг худалдаад авахд хэцүү шүү дээ. Ингээд 50-60-аас дээш насны хүмүүст бол би ч гэсэн өөрөө ингээд буруу адрес явуулж алдаа гаргаж үзчихсэн байхгүй юу. Тэгэхээр тэрийг илүү хөнгөвчлжээ. Ингээд крипто ч гэсэн ер нь ингээд бүр хөрөнгө оруулалт гэдэг талаас яг адилхан байдлаар бид нар одоо нэг crypto fund гаргаж үзүүлээ. Тэр нь болохоор managed гэсэн үг шүү дээ. Risk ингээ бүх талаараа. Тэрнээс чинь нэмээд insurance орж ирж байна. Тэгээд custodian service нь орж ирнэ. Энэ болгоныг нь ерөнхийдөө амарчилсан. Ингээд хүмүүст хэлбэр хөрөнгө оруулдаг оролцоотой. Тэгээд хамгийн багадаа $20 ерөнхийдөө чип нь хийгээд орж болохоор team санг байгуулъя гэдэг хамгийн сүүлийн туршилт маань тэр байсан. NFT fund. Тэгээд хамгийн өндөр татан төлөвлөлттэй тэгээд амжилттай явцгаа. Тэгээд we're so excited about it. За тэгээ Ordo-гийн хувьд бол ингээд өөр төрлийн альтернатив asset-уудыг санал болгож байгаа. Яа одоо бид нэр юу хийж байгаа гэхээр app маань MVP хувилбар гарчихсан. Тэгээд ихний хөрөнгө оруулагчид маань ер нь бол ашиглаад харж болж байгаа өөрсдийн asset-аа шинээр захиалга өгч юм уу те. За тэгээд 5 сард бол public launch болно. Цаашдаа бид нар ямар хөрөнгө оруулалтыг санал болгох вэ гэхээр ингээд Zoom нэт Ads байгаа юм нөгөө timeshare гэж ярьдаг тийм үү. Ингээд тодорхой хэмжээний эзэмшээд жишээ нь Тайландд та нэг вилланы эсвэл кондоны жижиг хэсэг эзэмшдэг байхад тэнд жилдээ 1 юм уу 2 өдөр өнгөө байж болдог ч юм уу тийм үү. Тиймэрхүү utility дээрээс нь experience-ийг суулгаж өгсөн тийм сонирхолтой хөрөнгө оруулалтууд. Тэгээ дээрээс нь Hawaii ийм sports болоод electric car-ыг нийлүүлсэн тийм rental car fleet тийш одоо хөрөнгө оруулалт гэсэн үг шүү дээ хамгийн багтаа. Тэгэхээр тэрүүгээр нь тэндээ нөгөө рентийн орлогоор ч юм уу та бүх буцаад үр ашиг хүртэх боломжтой. Тэгээд ер нь бол ингээд урд нь тэр болгон хүн болгон access хийж чаддгүй ганцаараа хийх юм бол хамгийн анхны босго үнэн томдоод өгдөг гэсэн тэр болгоныг ерөнхийдөө нураас нь нэлээд тийм ардчилсан хүн болгоны оролцоотой юм сонирхолтой платформыг бид нар хийж байгаа. Тэгээд өнгөрсөн яг энэ нөгөө 10 дахь сая 9-өөс нь тэгээ 10 дахь тестээс хойш бид нар ингээд fully blockchain бүх юм ерөнхийдөө блокчейн руу шилжүүлж байгаа. Яа тэгэхээр уламжлалт байдлаар одоо бидний байгаа тусгай зөвшөөрөл бүх зүйл ажиллаж байгаа гэсэндээ тодорхой хэмжээний өөр ашиггүй байгаа. Жишээлбэл нэг репутацийн дээр за эсвэл ингээд нөгөө нэг ownership transfer ч юм уу тэр болгон дээр ингээд team жилтад биш заавал бид нэг custodian банкаар дамжиж явахаар цаг хугацаа их ордог юм. Тэгэхээр энэ болгоныг арилгахын тулд бид нэг ингээд 100% блокчейн руу тийш дундаа multi blockchain руу ерөнхийдөө шилжих баг. Тэр энэ чинь нөгөө хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бид нар санал болгож байгаа болохоор зүгээр одоо энгийн юу гэдэг юм те ERC20 ч юм уу BEP 20 гэдэг team стандартын ийм энгийн utility token бол гарах боломжгүй. Угаасаа экосистем хэвд ч гэсэн ажиллахгүй юм байгаа. Тийм болохоор ингээд олон улсын ингээд хэдэн multi-million dollar deals ерөнхийдөө цаашдаа харж байгаа учраас бид нар DLA Piper гэдэг DLA Piper гэдэг те нөгөө top 3 law firm гэдэг дэлхийн тэдний яг нэг үндсэн нөгөө технологи тэгээ security offerings багтаа ерөнхийдөө хамтарч ажиллаад тэгээд яг нөгөө экосистем хууль эрхлэн орчин тийм нэг хүн одоо манай security байлаа гэхэд энийг цааш нь хөдөлж авсан хүн яах юм хоёр дахь зах зээл дээр яаж гарах юм за тэгээд дээрээс нь нөгөө нэг эзэмшил нь яаж шилжих үү гэх мэт энэ чинь нэг юм айгүй олон хүн зэрэг эзэмшиж байгаа шүү дээ тэгэхээр нөгөө цаашдаа засаглалын хувьд нь яаж явах вэ гэх юм уу тэрэн дээр ингээ хуулийн талаас нь ерөнхийдөө тэрэн дээр ажиллаж байгаа. Санхүүгийн тал дээр болохоор Монгол тэгээд сая түрүүлсэн Сингапур руу харж байгаа гэх юм болохоор Сингапур бол ерөнхийдөө яг юм финтек болоод шинэ төрлийн зах зээл дээр хамгийн зөв ингээд боломжийн сайн шийдлүүдийг гаргаад өгсөн дэмжлэг. Тэгээд татварын хувьд ч гэсэн нэлээд таатай байдаг учраас
тэрний тал дээр илүү санхүү гарч ирэх баг. Тэгээд технологийн хувьд бол ерөнхийдөө Америкта илүү төвлөрч ажиллах баг. Тэгээд яг ийм компоненттэй ийм сонирхолтой платформ гарч ирж байгаа шүү. Тэгээд одоогоор бол яг уу байгаа бүтээгдэхүүнүүдээ бүхэн хөрөнгө оруулж болох баг. Тэгээд улам илүү өргөжөө сонирхолтой болох хэрэг дахиад нэмэлт мэдээлэлүүд өгье. Нэлээд их зөндөө information dump хийсэн баг. Яасан асуултууд байл асууна. Баярлалаа. Юу түрүүнд урьдчилан гэж аваад байгаа ярилцлаганд оролцсон маш баярлалаа. Их сонирхолтой мэдээлэл бас хэр багийн энэ мэдээллийн талаар дийлэнх нэг пабликт нэг бэлэн биш байж байдаг юм байна гэдгийг хүмүүсээ ер нь бол анзаарлаа л да. Энийг яг болоод өнгөрсөн нэлээд удсан хоног бол сонсож байна. Маш сонирхолтой. Одоо жишээлбэл хувь хүн янз янзын хөрөнгө оруулалтыг одоо бодно гүрч хэлгээр одоо жишээл хаваад янз бүрийн электрик машин янз бүрийн ренталдаг одоо тийм төслөөс авах байгаа гэдэг гихмичлэн жижигээр нэг хүн боддог боловч одоо зарилаад хийх боломжгүй байдаг ш. Наацхын одоо өөрөөр хэлж байгаа судалгаа цөөхөн байдаг. Тэгээд дээрс нь тухайн орж байгаа хүн өөрөө ямар ч одоо мэдлэггүй байдаг ч юм уу гихмичлэнгээр гейм юм дээр яг танаа платформ айгу хэрэгтэй байд юм байна. Их сонирхолтой маш сонирхолтой мэдээлэл бол өнгөрлөө гэж үзэж байна. Баярлалаа. Яг уу яагаад чимээгүй байгаа даа гэхээр бид нар болохоор нөгөө нэг амар тийм publicly solicitation хийхгүй л байгаа даа. Тэгэхээр бид нар өөрсдөө нөгөө app stress test нэрээ хийж гаргах тий. Юу юуны тухайн хөрөнгөө нөгөө MVP-гээ гаргаж ирээд зарлцдаг. Тэгэнгүүт нөгөө хэдэн мянган катад авдаг нөгөө систем маань яг үлээ сервер маань яг үлээ тий. Тэгээ нэг тийм багтай хоёрын оронд юм хийж байхаар нэлээ ингээд нөгөө баг багаар одоо asset class-уудыг гэсэн харах юм бол ингээд ер нь бол нэг 20-30% өсөлттэй ингээд баг яваад байгаа байхгүй юу. Нөгөө тест хийгээд ямар ч гэсэн бид нар өөрсдөө процессын хувьд нөгөө талаас ингээд нөгөө хөрөнгө оруулагчтай харьцаж байгаа нэг тийм групп байгаа шүү дээ тий. Ингээд анх яг манай prospectus-ийг хүлээж аваад ингээд хөрөнгө оруулаад эцсийн одоо дивиденд манайх одоо 2 удаа дивиденд тараасан байгаа байхгүй юу. Тэр гих мэт одоо хувьцаа эзэмшигчдийн хурлууд нараа яаж хийх вэ? Энэ болгон маань нэг тийм смут болоод айтайхан бас үед нь бид нэр ерөнхийдөө бол нэлээд publicly гарч ирья гэдэг үднээс чимээгүй байгаа. Ингээд одоо юу гэх стартапуудын бас нэг хийгээд байдаг дийлэнх алдаанаас тэгээд ингээд дутуу байхдаа ингээд амар том announcement хийгээд нөгөө soft launch нар хийгээд эхлэнгүүт ингээд хүн болгон баярлалаа. That's so cool гэдээ орж ирэнгүүт та буцаад ингээд унцдаг. Энэ мял биш энэ ажлыг юм байна гэх юм тий. Тэгэхээр тэрнээс жоохон болгоон тусан маягтай. Lemon Press-ээр бас 3 өдөр алсан шинэ болон гаргадаг болсон. Яг энэ alternative investment дээр ямар боломжууд байна тэр Altverse гэдэг нэртэй. Тэгээд YouTube блог ерөнхийдөө багаар орж эхлэх байх. Тэгээд одоо нөгөө нэг 5 сард launch хийх гэж байгаа. Тэгээд тэрнээ тааруулаад багаар мэдээлэлүүд нэлээд өгөөд явах. Тийм сонирхолтой. Ялангуяа яг одоогийн байдлаар олон улсын эдийн засгийг ерөнхийдөө бол solid evidence гэж ярьдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл одоо bond and systemic safety эдийн ерөнхийдөө бол уналттай байгаа дээ. Яг ийм үед миний мэдгээр одоо дайны үед бол аюу хэмжээр 2 дугаар дайны үед хүмүүс аюу виски дарж исэн, вайн дарж исэн гэл те өмнөх одоо яг түүхээр нэрх юм бол тэгээд бас яг нөгөө зураг дарж исэн гэх мэтлэнгээр яг тиймэрхүү хөрөнгө оруулалт дээр одоо жинхэнэ мөнгөтэй маш хэмжээний одоо multi-millionaires хөрөнгө оруулдаг гэж аюу их л одоо сонсож уншиж хэл байсан л да. Гэхдээ яг бид нар болохоор билээ яг энэ дээр хөрөнгө оруулах гэхээр яг өөрөөр хэлбэл нэг мэдлэг мэдээлэл зөвхөн Монгол хүн бол ингээд зүгээр вайн хараад сонгох одоо виски хараад сонгох боломжгүй ч юм уу зураг хараад яг өөрөөр хэлбэл одоо энийг хаана тавина гэл те гих мэтлэнгээр яг тийм байдаг. Тэгээд аюу сонирхолтой маш гоё ийм платформ хөгжүүлж байгаа юм байна. Тэрэнд чинь амар талархаж байна. Ялангуяа хэр багийн Монгол хүмүүсийг ийм юм хийж явж байгааг бол ерөөс сонсож байгаа анхны баг хийж байгаа стартап байх гэж бодож байна. Ямар олон ажлыг эхлүүлээд хэрэгтэй юм бэ? Айгу ундаг энэ те бас өөрөө танай битчүүд байдаг гэсэн тэгэхээр ч бас нөгөө гэр бүлийн ажлыг ялгах айгу завгүй байдаг бах. Тэгээд бас асуух асуултын хувьд бол хэрвээ одоо бид нар яг одоо яг манай группээс хөрөнгө оруулъя гэвэл яаж хөрөнгө оруулах вэ? Хөрөнгө оруулалт баярлалаа. Тэгээд яг уу бид нар тийм альтернатив хөрөнгө оруулалт яг энэ чиглэлийн платформ байхын хувьд бол байгаа. Яг Америк ч юм уу Сингапурд ерөнхийдөө өвдөлтөд нэлээд төрөлжсөн. Зөвхөн үйл хөдлөх хөрөнгө ч юм уу зөвхөн одоо арт гэдээ гарсан байгаа. Тэгээд бид нар болохоор нэлээд нөгөө нэг
diverse байж болох бүх юмнууд руу одоо aggregate гэх юм доо investment тэр байдлаар ингээд байж болох бүх opportunity-г ерөнхийдөө харуулах тийм зорилготой хийж байгаа. Тийм тэгээд дийлэнх нас эмэгтэйчүүд тэгээд маш мундаг багтаа тэгээд би бол байнга багтаа талархдаг. Тэгээд ер нь мэрэгжлийн яг санхүүгийн багийн жишээлбэл одоо дандаа regulatorуд тэгээд дээрээс нь урд нь commercial bank-д байжсэн одоо стартап ингээд юмаа ингээд маш олон талаас нь хөл эрх зүйн орчмыг сайн ойлгодог. Манай хуульч маань бас айгүй мундаг байдаг. За тэгээд бүр амар супер эмхтэй хүүхдэд 5 дахь өдөр төрөлнгүүд нэг өдөр буцаад юуж ялаагүй юм шиг явчихсан. Тэгээд ер нь айгүй тийм мундаг эмхтэйчүүдийн бүр тасан. Тэгээд манай баг түрүүн хэлсэн. Тэгтээ мэдээж бас мундаг залуучууд байгаа яг технологийн баг тэгээд маань CTO тэд нар маань бол ингээд өөр газраас ажиллаж байгаа. Жишээлбэл энэхээр тэгээд Abu Dhabi, New York, Chicago, Hungary гэдэг нэлээд remote team. За тэгээд маш их баярлалаа. Тэгээд сайнаар хүлээж авч байгаад. Тэгээд яаж хөрөнгө оруулах гэхээр та бүхэн манай вебсайт руу ороод active investment гэж байгаа. Тэгээд тэрэн дээр оронгууд нөгөө одоо нээлттэй байгаа хөрөнгө оруулалтууд гэсэн үг шүү дээ. Тийшээ ороод prospectus татаж авч уншаад хэрвээ тань таалагдах юм бол тэрэн дээр ер нь бол invest гэдэг хөрөнгө оруулагчийн тийм форум байгаа. Тэрийг бөглөөд тэгээд манай сангийн менежертэй one to one ярьж болно. Тэр талаар бүр дэлгэрэнгүй асуулт асууад тоон дээр нь ч юм уу яг нөгөө нэг return дээр нь яах юм бэ юм уу тэрийг ярьж болно. Тэгээд ерөнхийдөө бол одоохондоо нөгөө платформ маань яг fully publicly launch биш байгаа болохоор та бүхэн юу яаж болно? USDT stable token-оор шилжүүлэх явуулж болно. За уг бол ингээд нөгөө манай долларын өсөлт төргийн данс руу мөнгө шилжүүлээд гэрээгээ хийгээд тэгээд нэг зэрэг эзэмшиж болно гэсэн үг. Ер нь бол нэлээд straightforward process. Тэгээд нөгөө сая хэлсэн дан инфляц эдийн засаг хийж байгаа гэх тэрэн дээр хамгийн сүүлд харж ирсэн бол нөгөө сая жишээ нь би одоо сүүлд байна л да. Тэгээд хаяа би ингээд ерөнхийдөө юугаар явдаг. Хаагууд нөгөө нэг art gallery-нууд ч юм уу эсвэл ингээд жоохон high end юу дэлгүүрүүд дээр ороод явдаг. Ер нь хүмүүсийн одоо нөгөө social response-ыг ажиллаж байна л гэсэн үг л да. Тэгэхээр тэнд жишээлбэл өнгөрсөн 7 хоногт нөгөө duty free-гийн Rolex-үүд бүгд зарагдаад дууссан байсан Солонгост. Тэгээ нөгөө хүмүүс нөгөө hard asset болгож явах шиг байна. Мөнгөө дийлэнх нь diamond, gold тэгээ зарим бүр нөгөө Hermes-ийн цонх байдаг да Birkin. Тэр тэгээд classic Chanel нэр ер нь бол Хонконгт ч тэр Сингапурт ч тэр энд ч гэсэн ерөнхийдөө суулгаж болсон байгаа. Тэгэхээр бид нар бас ерөнхийдөө хүмүүс нэлээд нөгөө эдийн засгийн хэцүү байдалд ингээд юмнуудаа үнцэн цаашаа өсдөг юм руу оруулаад хараад байна да. Үйл хөдлөх хөрөнгөний үн бас нэлээд өсөж байна энд. Тийм байгаа. Тийм. Наагаараа боломж хамаал тэгээд Rolex-ыг авч дараарай. Бас дүүцээ нэг дуртад өнгөрсөн дөө одоо дараагийн төслүүд ерөөхдөө бол иймэрхүү байна гэд тэрний хадлаар дахиад одоо яг ирж байгаа тийм төслүүдийн хандлаар дахиад талбарлаад хэлвэл тийм болно. Манайх нөгөө юу яаж байгаа хэд хэдэн стример мэтэж байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө asset source-ын манханаас байдаг гэхээр ер нь бол Америкаас зүүн өмнөд Азиас тэгээд Европоос. Тэгээд Европоос дийлэнх юм болохоор яг whisky л данслаа одоо. Тэгэхээр нөгөө UK Irish манай дортой whisky-нууд маань үргэлжлэх баг. Тэгээд бид нэр whisky fund ерөнхийдөө launch хийж байгаа. Ганц дортой гэж явуулгүй тэр дотор бас нөгөө нэг маш ховор 300 ширхэг ч юм уу дэлхий дээр гараад бүр алцаад дуустдаг тийм whisky-нууд байгаа. Тэгээд тэрний нэгийг нь бас бид нар уулын санал болгосон блог. Тэгэхээр яг иймэрхүү бүгдийг нь бас нийлүүлээд NFT-тэй адилхан яг managed fund ерөнхийдөө гаргая. Тэр хүн болгоо ингээд ороод тэрийг нөгөө мэрэгжлийн баг ерөнхийдөө хараад нөгөө real time value дээр автыг өгөөд ийм вискинүүдтэй илүү том хэмжээтэй гэсэн үг шүү дээ. Нэг виски чинь хэдэн мянган паунд тэлэг байгаа. Хит хитийг нийлүүлээд маш тийм diverse тэгээ илүү нөгөө урагшаа нийлүүлсэн. Whisky fund coming up 4 сар хэд ерөнхийдөө launch хийгдчих байх. Тэгээ NFT fund маань болохоор нөгөө open ended байхгүй. Тэгэхээр ерөөсөө ингээд сар болгоны эхэнд та нэмж орж ирж болно. Эсвэл өөрөө хөрөнгө оруулсан юм дээрээ contribute хийж болно гэсэн үг. За тэгээд тэрний дараа нь болохоор бид нэр real estate fund ерөнхийдөө REIT гэж ярьдаг шүү дээ. Real estate investment trust маягаар санал болгож байгаа. Тэгэхээр зүүн Азид одоо Таиланд, Вьетнам, Индонез хавцаа ер нь бол аялын зорилттой байнгын түрээслэгдэж боддог тийм вилла, кондонуудын ер нь нийтлэлийг санал болгохоо бэлтэж байна. Тэгээд бид нөгөө Хонконгийн Asia Bankers Club гэдэг компанитай ерөнхийдөө хамтарч ажилладаг. Тэгээд тэд нар болохоор ялангуяа ийм нөгөө бүх бүтээтгүүнүүдийг source хийдэг гэсэн үг байхгүй манайхлаа.
Тэгээд тэндээс ерөнхийдөө deal flow ерөнхийдөө гараад ирдэг. Тэд нар бас нөгөө ангилд байгаа үйл хөдөлгүүдийг санал болгодог. Гэхдээ тэр нь харьцангуй маш өндөр дүнтэй байгаа болохоор бид нар нэг арай жоохон хангалттай хэмжээний community-тэй болсны дараа санал болгоё гэж ерөнхийдөө харж байгаа. За тэгээд 100-аас бол ерөнхийдөө automotive буюу ингээд электрон тэгээд дээрэс нь спорт машинуудыг нэг цөөхөн хийхнийг ямар ч гэсэн туршлагын байдлаар үзээд ер нь Hawaii болохоор нөгөө rental car компанигаар ажиллуулахад бэлтэж байгаа, бэлтгэл ажлууд нь хийгдэж байгаа гэсэн үг. Тийм байх. За тэгээд бас өмнөх слайд болохоор өртөрний яг 2 удаа авчихсан. Ингээд хэрвээ бид хөрөнгө оруулах юм бол өртөрний яаж авах юм бол одоо хэрвээ бид хөрөнгө оруулчаад одоо ашиг буцаад авъя гэж юм бол тэр юу яаж болно? Нэг asset class гэсэн үг. Жишээ нь whisky бол ингээд хамаагүй урт хугацаанд horizon нөгөө наснаас хамаарат гэсэн үг шүү дээ. Бид нар болвол нэг 7, 8, 9 ч юм уу эсвэл нэг 11 настай ч тийм вискинуудыг сонгодог байхгүй. Тэгэхээр нөгөө харьцангуй нэг удаан хүлээхгүй хамгийн ихтэй нэг 5 жил ч юм уу хүлээгээд яг нөгөө milestone-д хүрэнгүүл бид нар нийт хөрөнгө оруулагчдаас ерөнхийдөө бол консенсус авах гэсэн үг л дээ. Энийг ингээ ботлогдоод зарах уу, тэндээс нь ашиг авах уу, эсвэл ингээ үргэлжлүүлээд дарах уу, тэгээ үнц нь бол юм хэмжээнд өссөн байна гэдгээр. За тэгээд тэр завсар ингээ та магадгүй за би энд юу болоо энэ ширээ зараад гармаар байна гэх. Яг одоогийн байдлаар яаж болох вэ гэхээр бид нарт мэдэгдэнгууд бид нар тэрийг ингээд буцаагаад маркет дээр тавина гэсэн үг. Таны эзэмшиж байгаа ширээг ингээд урд нь авах гад авч чадаагүй хүмүүс байж байгаа байхгүй юу? Орж чадаагүй юм да нөгөө тухайн виски рүү. Эсвэл ингээд өөр асетууд руу ч юм уу. Тэгэхээр тэрийг бид нар эргээгээд нөгөө маркет дээр сануулбал одоо юун дээр байдаг штэ buy эсвэл sell ордер өгдөгтэй адилхан гэсэн үг. За тэгээд бид нарын одоо нөгөө fully blockchain руу шилжих гээд байна гэдэг нэг гол юм болохоор тэр secondary market ерөнхийдөө нэгтгэх юм. Тэгээд манай одоо нөгөө блокчейн дээр байгаа тэр одоо токен гэсэн үг шүү дээ, security token гэдэг байгаа байхгүй яг хөрөнгөөр баталгаажсан үнэцээс ингээ ард нь юу ч байдгүй зүгээр агаарын биш яг энэ нөгөө нэг платформ дээр байгаа хөрөнгүүдээр баталгаажсан гэсэн үг. Тэгэд энийгээ та ингээ зараад гарлаа гэхэд exchange дээр зүгээр зархад болно гэсэн үг. Тэгэхээр тэрийг илүү хэлбэрхэн болгохын тулд бид нар одоо phase 2 буюу fully blockchain conversion дээр ажиллаад одоо эхний phase нь болохоор уламжлалт аргаар бид нар ингээ үтчихлээ. Ямар ч юм болж байна. Гэхдээ ингээд айгүй үр ашиггүй юм зөндөө байна. Ингээд түүхтэй очиж байгаа юм одоо secondary market жишээ нь байгаа. Тэгээд эхний 2 dividend маань бол зүгээр л шууд буцаагаал нөгөө нэг банкны манай платформ дээр бүртгэлтэй байгаа анх хөрөнгө оруулсан дээр банкны данс руу бид буцаагаал юм яриа. Тэгээд хүмүүс сэтгэл маш өндөр байсан. Тэгээд нөгөө parking lot сансын батон бол performance хамаагүй өндөр байсан. Тэгээд loan бандлаж гэсэн яг нөгөө нэг quarterly dividend аваад явж байгаа. Тэр нөгөө нэг prospectus-аар маш сайн унших юм бол тэрэн дээр энэ хизээ дивиденд, хизээ үр ашиг нь хизээ ингээд буцааж авах вэ гэдг нь тодорхой бичигдсэн байна. Тэгэхээр тэрийг л нөгөө тухайн асsetаас хамаарат хизээ авах нь өөр гэсэн үг байхгүй. Нөгөө давтамж нь. Бас сая платформ үүрэг ингээд ярьлаа. Тэрнэр би одоо хэрвээ ингээд хөрөнгө оруулаад одоо өөрхөн хөрөнгө оруулалтыг хэр одоо өгөөжтэй байгаа тэрийг track хийх бас боломжтой гэсэн үг тий. Энэ юм боломжтой. Эзэмшиж байгаа бүх асетууд чинь тэгээд нөгөө бүх доторх мэдээллүүд нь байгаа. Хідэн ширхэг share эзэмшиж чинь дээшээ явж уу доошоо явж үгээд ер нь мэдээллүүд нь ороод байж гэнэ гэсэн үг байхгүй. Real time. Баярлалаа. Маш сонирхолтой мэдээлэл. За манай гишүүдээс ч гэсэндээ бас сонирхолтой үргэлжлүүлээ тодруулах асуултуудаа Mike Mute гээд асууж болно шүү. Манай Монголын нөгөө IT-ийн мэргэжилтнүүдээс одоо баяр сайхан Америктээс энэ Монголд ирээд бас гадны зах зээлд гараад бас бизнес хийж ирчихсэн. Тэгээ эмэгтэйчүүдээс одоо манай гэрэлмээ манай аягүй хоосон санаашаад хийж байгаа. Тэгэхээр манай IT-ийн инженерүүд мэргэжилтнүүд YouTube туршлагын хувьд бол дутхгүй. Тэднээс бас тэгвэл танаа төсөлж томроод ирэх юм бол олон хүмүүс холбогдоод ороод ингээд үйл ажиллагааны илүү хөгжиж явах юм. Гэхдээ хамгийн гол нь танах яг одоо гар утсан дээр суудаг платформ маягаар юм юугаа хэлцүүлэх гээд байж байна. Хизээ тэгээд хэлцүүлэх юм бол ашиглаад хэлцэн. Бид нарын болохоор нөгөө нэг iOS буюу одоо нөгөө iPhone хэрэглэдэг хүмүүсийн хувьд бол test flight дээр хэрвээ ингээд одоо байгаа вебсайтаар дамжуулаад хөрөнгө оруулах юм бол шууд
татаж авах боломжтой ашиглах. Тэгээ Android-ийн хувьд ч гэсэндээ бид нар ингээд шууд open testing юугаа нийгэд өгсөн байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө хөрөнгө оруулсан хүмүүс маань манай дээр бүртгэлтэй л бол аппликейшнийг одоогоор ашиглаж болно. Гэтэ нөгөө түрүү хэлсэн аппликейшний нөгөө stress test гэж яддаг. Тэр дотор нөгөө засах багнуудад бид нар нөгөө бүхэл бүтэн ингээд global launch хийхээс өмнө багаар ерөнхийдөө бол ингээд сайжруулад явж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ бас нэг ингээд тэр болгон гадагшаа ингээд хийж байгаа дийлүүд ч юм уу хөрөнгө оруулалтад нэраа цацхгүй байгаа ингээд controllable хэмжээнд ерөнхийдөө бариад сайн болж байна гэх юм бол ингээд багаар хүрээгээ нэмээд яваад байгаа. Тэгэхээр энэ болохоор web, mobile application хоёулаа зэрэг хөгжүүлэгдээд явж байгаа. Манай болохоор Flutter дээр хөгжүүлэлт нь хийгдсэн. Тэр нь яадаг вэ гэхээр нөгөө нэг бүх төрлийн device-ууд дээр зэрэг гарч ирдэг application гэсэн үг байхгүй. Тэгээ web дээр ч болно. Урд нь ингээд хүн web-ээ хийжээ дараа нь mobile-аа хийгээ тэгээд хөгжүүлэлт харна цаг нэлээд урдаг. Тэгэхээр арын ер нь бол нөгөө front end нь бол нөгөө Flutter дээр явж байгаа гэсэн үг. Тэгэхээр web дээр одоо бол хөрөнгө оруулалт хийж болно. Тэгээд mobile хөрөнгө оруулсны дараа ингээд манай хөрөнгө оруулагч болох юм бол бид нар яг нөгөө тухайсан линк зааврыг нявуулахаар та одоо байгаа туршилтын хэлбэрийг татж аваад яг access хийж болно. Тэгээд шинээр ингээд бүр яг татж авах хүн хийжээ болох вэ гэхээр 5 дугаар сарын сүүлдээ бид нар яг нөгөө public launch 1.0 хөлбөр маань ерөнхийдөө бэлдээд явж байгаа гэсэн. Бас айгүй мундаг хүмүүс танай багт байдаг гэж сонссон. Багийнхаа гишүүдээс ерөөхдөө бол хайлайт хийгээд танилцуулвал бүгдээрээ л мундаг да. Надаас бас мундаг. Тэгээ манай баг болохоор за бидний хувьд болохоор ер нь бол хамгийн анхны стартап 2011 онд хийжсэн. Тэгээ network computing магаар. Тэгээ тэрнээс хойш яг энэ болохоор миний 3 дахь компани болж таарч байна л да. Тэгээд дийлэнхтэй дандаа Америкт, Европт, эсвэл Солонгост ажиллаад байгаа гэсэн. Тэгээд тэр болгоно юу гэдгийг publicly бас нэг гарч ирээдээ түүх юм да. Тэгээд манай co-founder-ийн хувьд болохоор хамт сургууль зорж ирсэн. Тэгээ ер нь юунд Barclays Techstars-ийн cohort-д гарч ирсэн. Fintech-ийн одоо дэлхийн шилдэг 10 стартапын CTO байсан. Нью-Йоркт. Тэгээ дараа нь эрүүл мэндийн UPMC-д ерөнхийдөө бол ахлах инженер хийж байгаа. Ер нь бол наашаа step руу оруулаад аваад ирсэн залуу байгаа. Тэгээд туршлагын хувьд бол ерөнхийдөө нэлээд блокчейн тэгээд vision macroeconomics vision талтай айгуу мундаг entrepreneur. Тэгээд хажуудаа бол ингээд өөр бизнесүүдийг бас давхар хийгээд явдаг. За тэгээд манай Монголын багийн хувьд бол ингээд санхүүгийн баг маань бидэрээс айгуу мундаг залуучууд байдаг. Бүсгүйчүүд дийлэнх нь. Тэгээд урд нь яг санхүүгийн зөвчлөхороо тэгээд юу гэдгийг сангийн яамч юм тэр нь байж байгаа commercial банкнд бас байсан хүмүүс яг мэргэжлийн фанд менежерүүд те хувийн банк, investment банкнд байж байгаад орж ирсэн тийм бүсгүйчүүд одоо манай гол сангийн менежер буйн л хэрэггээд бумиг гэдэг бүсгүй. Ер нь бол ингээд шин төрлийн энэ ерөөсөө хинж урдны авч байгаагүй бид нар анх удаа Монголд жишээ нь санхүүгийн зөвчлөхороо ийм альтернатив хөрөнгөний сангийн report буюу одоо тайлан хөрвүүлж үзсэн. Тэгээд нөгөө хэд маань бас яг яаж хүлээж авах вэ гэж жоохон сандраа ингээд шившин юм хийж байгаа юм дээр ерөөсөө айдгүй маш мундаг ингээд олон талын шийдлээ ингээд бодоод олоод явдаг манай rockstar байгаа. Гэрлэн чимэг байна манай санхүү хариуцсан захирал та бүхэн амжаамын энэ дээр харж исэн бол бас маш мундаг бүсгүй ингээд анханасаа бүх яг нөгөө нэг сангийн болоод энэ чинь ингээд бид нар зүгээр шууд компани бид нарын хөрөнгө басгана гэд басгахгүй юм чи ардаа бас нэлээд regulated зах зээл байдаг. Яг нэг хөрөнгөний зах зээлээ сайн мэддэг, хууль дүрмээ ойлгодог, хувийн сангийн эрх зүйн байдлаа мэддэг хүмүүс хийхгүй бол айгүй асуудалтай. Тэг хөрөнгө басгаад явах уу гэдэг. За тэгээ блокчейний хувьд бол манай компани бидрүүлсэн. Манай CTO бол 2012 оноос ерөнхийдөө бол биткойныг ингээд чихнээр яриад л яваадсан байхгүй. Энэ айгүй сонирхолтой протокол юм байна тийм ээ бид юу яриад байгаа юм яа яваад байсан. Дараа нь өөрөө би 13 оны сүүл хавцааны идэвхтэй орж ирсэн нэрлэвгээ. За тэгээ 15 онд анх Ethereum-ыг ерөнхийдөө бол ICO хийж яхад нь хамгийн ихний хөрөнгө оруулагчдаар нь ерөнхийдөө орж байлаа. Тэгээд ер нь бол ингээд экосистемийн хувьд дийлэн гол тоглогч нартайгаа ерөнхийдөө бол холбоотой байдаг. Блокчейн дээр байгаа. Одоо сайн төслүүд байгаа шүү дээ тийм үү. Ер нь бол технологи айгүй сайн мэддэг, протоколуудаа сайн ойлгодог тийм тех баг. За тэгээд манай operations-ээр солонгоо байна. Corporate startup орж ирсэн боловч асар хурцтай ерөнхийдөө lean-ийн хийж байгаа tech CEO болж байгаа. За тэгээд үргэлжлээд ярих юм бол манай хуульч хүслэн маань байна. Тэгээ манай аккаунтинг баг бас айгүй мундаг болроо. Тэгээд ундрах хоёр маань
Ер нь албал нөгөө энэ төрлийн шинэ аккаунтуудыг бид нар чинь ингээд айгүй олон хүмүүс нэг юм эзэмшдэг кастодиан банктай авчруулна. Дээрээс нь нөгөө нэг юм дээрээ нэгтгэл мод бүртгэл дээр яаж зүгээр тусахгүй гэдэг ч юм уу. Энэ чинь ингээд шив шин юмнууд байгаа байхгүй. Тэгээд тэр болгон дээр бол ингээд яа мэдгүй чадахгүй гэдгөө ердөөсөө за болох чи энэ талаас нэг юм байна гэж бүгдээр ингээд маш тийм эрчтэйгээр сураад тэрийг яг ингээд үл бүтээгдэхүүн болгоод гаргаж ирж чадчихад юмдаг апро. Тэгээд tech баг-ийн хувьд бол нэлээд diverse. Тэгээд нөгөө Монголд яг үндэ хэлэхэд нөгөө IT баг басах гэж нэлээд оролцсон юм бид нэр жил гарсан. Тэгээд айгүй хэцүү байсан. Болоход тэгээд дийлэнх нь айгүй тийм мундаг хүмүүс нь дандаа юу гэх юм тооны суурь, программинг суурь сайтай хүмүүс нь гадаадд сурч байна. Тэгээд diaspora-гаас ерөнхийдөө бол хайрын айгүй хийсэн. Тэгээд ондоо манад байдаг монгол хүмүүс бол дийлэнх нь нөгөө санд төгссөн ч юм уу эсвэл яг юм нөгөө тоног үнзгэрүүлсэн сургалтаас төгссөн хүмүүс. Тэгээд Абу Даби дахны NYU-гийн кампуст байгаа эсвэл Chicago-гийн сургууль сурч байгаа хүмүүс ч юм. Тэгээд тэд нар маань ингээ манай тех багт ажиллаж байгаа. Хамгийн сүүлд бас хөрхөн охин join хийсэн. Тэгээд Унгарт суралцж байгаа computer science-аар. За тэгээд үнцэн инженер гэх юм бол энхийд байгаа people гэдэг ерөнхийдөө master engineer сурч байгаа. Тэгээд нэлээд тийм global diverse баг. За тэгээд манай нөгөө бид нар чинь зөвхөн яг Монголда тест бед хийж байгаа боловч бидний зорилго бол global platform болох хүн болгоно. Энд чинь зөвхөн emerging markets хэрэг зөвхөн Монголоор тусгүй. Латин Америк байна, Зүүн Азия, Төв Азия байна. За тэгээд Африк тийм Өмнөд Америк гэдэг зөндөө зах зээлүүд байгаа. Тэгээд тэр зах зээлүүдийг ерөнхийдөө орохын тулд бид нар ингээд маш сайн туршлагатай зөвлөгөөд хэрэгтэй. Тэгээд манай зөвлөгөөд гэх юм бол Канадад байдаг Len Ball гэдэг залуу. Тэр болохоор ер нь бол digital transition startup санхүүгийн чиглэлээр бүр мэргэсэн хүн байгаа. Тэгээд тэр залуу маань болохоор одоо Канадаас ерөнхийдөө стратегийн зөвлөгөөнүүдийг өгөөд 7 хоног болгон бидэртээ ерөнхийдөө call дээр бүх юм дээр комент өгөөд явж байдаг. За тэгээд хуулийн талаас эн чинь ингээд яг нь Монгол дахь хууль бол манай хүслэн айгуу сайн мэдээ санхүүгийн баг маань гэсэн өөртөө баг хуульч болсон байгаа да. Бүх юмдаа ингэж явсараа. Тэгээ олон улсын тал дээр нөгөө litigation гарч ирдэг withholding tax хаана мэдүүлгүй double tax trouble хаана байх уу те. Манай хөрөнгө оруулагч нар чинь зөвхөн бас монголчууд биш байхгүй юу? Америкаас тэгээд Европоос, Австралиас, Японоос хөрөнгө оруулсан хүмүүс байгаа. Тэр хүмүүсийн нөгөө татварын асуудал хаана нөгөө нэг хийх үү? Америкч юм бас төвхтэй шүү дээ нөгөө нэг заавал accredited investor байж тэрэн дээр нөгөө нэг SEC compliance гэдэг болдог. Тэр болгон дээр ойлголцох. Тэгээд дээрэс нь нөгөө deal flow зөвхөн client facing биш нөгөө талаас яг нөгөө манай дээр list хийгдэж байгаа asset-ууд дээр бас нөгөө хөдөлтөж авах. Тэгээд дээрэс нь deal хийх тэр юмнууд дээр нөгөө олон улсын litigation үүсэх боломжтой. Энд чинь одоо санхүүгийн бүтээгдэхүүн болохоор тэрэн дээр бид нар зөвлөлт ажилладаг болохоор Song Park гэж залуу байгаа. Тэгээд New York attorney. Тэгээ өөрөө болохоор JP Morgan Credit Suisse Quant-аар ажиллаж байгаа. Ер нь бол хуульч болсон. Тэр нөгөө санхүүгийн хууль айгуу сайн мэддэг. Тэгээ манай бол ер нь маш урт хугацааны түнш найз маань хэмээн тэгээ одоо хуулийн талаас зөвлөд ажиллаж байгаа. За тэгээд Benny Law, Joshua Fu гэдэг хоёр байгаа. Нэг нь Хонконгоос. Benny Law-гийн болохоор Credit Deutsche Bank-д ер нь бол Аз нөхөн талаа бүсийн хэвтэн захирал байж байгаа. Манай зөвлөх болсон. Тэгээд ер нь бол нөгөө crypto protocol layer 1 protocol гэж яриад байгаа шүү дээ. Энэ дээр бол нэлээд сайн туршлагатай. Тэгээд emerging зах зээл дээр бас ер нь Аз нөхөн талаада маш том хөрөнгүүдийг босгож удирдахжсэн гэдгээрээ бид нэрт зөвлөд явж байгаа. Хууль хэрэгцээний талаасаа. За тэгээд Joshua Fu-гийн хувьд бол яг нөгөө cyber security Сингапурын засгийн газар тултны яг cyber security талаар ажиллаж байгаа. Одоо бол нөгөө Chainalysis гэдэг манай яг step taking partner компани гэдэг. Тэр нь юу вэ гэхээр бид нэр одоо блокчейн дээр чинь ингээд янз бүрийн үйл ажиллагаа явагдаж байгаа шүү дээ. Тийм wallet-аас wallet-ийн хооронд transaction. Тэрийг ерөнхийдөө хяндаг, бүрдэн шалгадаг програм гэсэн үг байхгүй. Тэр ямар нэгэн хууль бус activity ч юм ингээ болоод ямар нэгэн фонд алах болох ч юм уу эсвэл ингээд нөгөө буруу үүдэлээ терроризм санхүүжүүлэх эсвэл ингээд өөр тийшээ буруу мөнгөний урсгал явж байгааг ерөнхийдөө хинж болдог тийм програм. Тэгээд дэлхийн номер 1 тэгээд multi-billion dollar unicorn байгаа. Тэгээд ер нь бол Монголд албасын партнер бас бид нар байдیں۔ Тэгээд тэр үүднээсээ бас бид нар ингээд болвол одоо нөгөө крипточийн яг үний юм ардны болоод байгаа яагаад байгаа гэдгээ давхар хинжаах үүднээс яг энэ платформтой бас хамтарч ажиллах гэдэг ерөнхийдөө оролцсон байгаа. Тэгээд Joshua Fu-гийн хувьд бол тэдний Аз нөхөн талаа хариуцсан захирал тэгээд манай зөвлөхөөр ажиллаж байгаа. За би нэг хүн мартчих шиг болоод тийм явчих.
Манай нөгөө Солонгосын Line корпорацийг мэдэх үү? Naver Line гэдэг тэдний ахлах инженер. Тэгээ манай нөгөө лабораторийн бас анхны стартап хамт хийжсэн бас нэг одоо senior гэх юм да. Найз маань. Тэгээд яг нөгөө software architect хурд хүчний тал дээр ерөнхийдөө бол манай тег багтуулаад явдаг. Ийм бүрэлдэхүүнтэй хүмүүс та бүхэн одоо манай вебсайт руу ороод team гэж харах юм бол бүгднгийнх нь LinkedIn юмнууд байж байгаа. Тэгээд албатай болсон тэр хүмүүс рүү гэдэг. Ийм багтаа. Тэгээд ер нь бол багаараа маш их багтдаг. Тэгээд бүгдээрээ маш мундаг залуучууд байгаа. Маш их баярлалаа. Айгу мундаг нэлээд мундаг баг бүрдүүлсэн байна. За манайхнаас үргэлжлүүлээд хамтдаа асуух асуултуудаа асуугаад оруулаад тавьчмаар юм тий бичээд эдний веб сайтыг оруулаад тавьсан энэ манай NFT-ийн өрөөнд тавьчихсан би бас хүмүүсээ ороод сонирхолтой бас дээрс монгол хэлээр болохоор бид нарт одоо англи хэлгүй хүмүүс ч гэсэндээ ороод мэдээлэл авахд бол айгүй бэлэн сонирхолтой вебсайттай юм байна. Маш баярлалаа. Ер нь бол асуулт бараг байхгүй өөрөө бараг бүгдээр нь ер нь айгүй гоё тайлбарлаад ярьчихлаа дөө. Сайн байна уу? Энэ нөгөө нэг юу зар мэдээнийх нь өрөөлөн бусад нээлттэй байгаа хөрөнгө оруулалт бол өөрсдийнхөө вебсайт, Facebook-ийнхаа хуудсыг тавьсан. Өөр сувган дээр хэрвээ тавих хэрэгтэй бол би бас тавиад өгч болно нөгөө NFT-тэй илүү их холбоотой болов гэж бодоод яг зөвхөн NFT-гийнхаа хөрөнгө оруулалтыг тэр channel дээр нь оруулчлаа. Тэгээд надад аль юун дээр нь сувган дээр нь оруулах хэрэгтэй вэ гэдгийг хэлвэл би нөгөө бусад нээлттэй байгаа болон сошиал сувгийнхаа хаягийг оруулаад их зүгээр би бас надад нэг санал гарлаа. За яг NFT гэдэг яг арт коллекшн талаас нөгөө яг манай Монголын тэр норматив спорт төгөлдөр мундаг арт руу бас бүтээлийг ингээд гаргаад бас үнэлээд ингээд явж байгаа юм. Бусад нэг аюу олон нөгөө юу тарх виски тэр ханга брэнд гэж байж тийм real estate ингээд тэгээд бас энэ үнэтэй брэндүүдийн тэр цүнх мөх гэдэг ер нь нэг нөгөө хэрэглэгчтэй татахын тулд тэднийг бас мэдээлэл хасдаг гэдэг. Ер нь нэг бүрчлэн бүтээгдэхүүн бүртээ нэг тусгай танаас бас мэдээлэл вертикаар явуулах юм уу? Ер нь дараа хийж оруулж бас нэг одоо нэг дор баахан аюу бас яг бас хаанаас нэг хүч асуугаад гэлтэйш. Бас нэг тиймэрхүү юм дараа хийж манайдас орж энэ яг бүтээгдэхүүн талаар мэдээлэлээс хуваалцмаар юм бэ. Бас хүмүүсийг бас мэдлэгээр хангах хэрэгтэй юм гэж би бодлоо л доо. Хүмүүс сайн мэдхгүй яг хөрөнгө оруулалт руу орё гэхээр чинь маш их мэдээлэл хэрэгтэй байгаад байна л да. Эхний удаад яг мэдээлэл маягаар нэлээд олон зүйлүүд одоо маш сонирхолтой юм байна. Одоо манайхан чинь алтаа нүүрсээ ухаасаа илүү нэр энэ яг гайхамшигтай одоо дэлхийн зах зээлд болж байгаа шинэ бүтээгдэхүүн үйлчлэгийг энэ оюуныхаа хөрөнгө оруулалтаар мэдээлэл ашиглаж явуулж байгаа энэ бизнесийг бол үнэхээр дэмжиж маш зөв зүйл юм байна. Гэрлмад тэгэхээр мундаг байна. Баярлалаа. Ийм мундаг одоо гэрэл маш их хүмүүс олон гарч ирэх байхаа. Тэгээ ер нь бас манай группийн эмэгтэйчд айгүй нөгөө inspirational жаах. Юу вебсайт руу орвол ер нь бол бүгдээрээ айгүй тодорхой байд юм байна. Одоо жишээлбэл вискигийнхэн талаар ч гэсэн ерөөдөө вебсайтнаас мэдээллийг ерөөдөө авах боломжтой харагдлаа. Бүгдээрээ илүү тодорхой. Манай бас нөгөө нэг нэмээд хэлэхэд нөгөө уулзалтын бид нар нөгөө нэг юун дээр pitch session хийдэг байхгүй юу? Онлайн танилцуулга. Тэгээд тэднэрийг нөгөө яг тухайн юуны хөрөнгө оруулалтынхаа доор нь оруулсан байгаа. Тэгэхээр нөгөө дэлгэрэнгүй бичлэгийг нэг 30-аад минутын бичлэгүүд байдгийн. Тэгэхээр бас үзэж болно шүү. Хэрвээ үнэхээр нөгөө нэг юу бүтээгдэхүүн болгоноороо сонирхоод ингээд орё гэх юм бол одоо шижрээ админтэй холбогдоод бид нар бас ярилцлага яг тусгаалan хийж болно. Тэгээд нөгөө нэг бүтээгдэхүүн болгон дээрээ бас шинээр гаргахтаа бид нар танилцуулга хийдгийг. Тэгээд тэрнийхээ бас урилгыг явуулчихъя те бүгдээрээ юун дээр. Манайх нөгөө нэг юу Мартин 8 болон Цэргийн баярыг тохиолдуулаад нөгөө урамшуул зарласан байгаа. Тэгээ Мартин 8-аар болохоор бид нэр Hello Baby гэдэг нэг ээж нарын групптэй хамтраад нэг юу хөрөнгө оруулагч ээж гэдэг сургалт зохион байгуулж байгаа юм 3 цагийн. Тэгээ та 100,000 төгрөгнөөс дээш хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд
тэр сургалтанд суух эрхийн бичгийг бид нар олгож байгаа. Энэ нь болохоор 3 цагийн ер нь бол нэрээ нэлээд тийм beginner level тийм юу байгаа. Сургалт байгаа. Хоёрт нь болохоор цэргийн баяраараа болохоор 200,000-аас дээш хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд дараагийн хөрөнгө оруулалтаасаа 18% юу хөнгөлөлт идэхээр тийм юу урамшууллууд зарласан байгаа. Бас тэрийг манай Facebook руу ороод сонирхоод үзээрэй. Гастик хүсэлт тавьчихаа. Ингээд хөрөнгө оруулалт шинэ одоо яг хөрөнгө оруулалтад гарах болгондоо мэдээлэлээ бас манад бүгдээ хуваалцж ээж болохлоо. Манад бас хөрөнгө оруулалт хүмүүс идэвхтэй хөрөнгө оруулалт хүмүүстэрд бол ерөөдөө нэлээд олон байгаа. Бид нар ч хэлгүй яах вэ? Цаашдаа бидний бас юу яаж байгаа нь болохоор нөгөө нэг эмэгтэйчүүдээ одоо нөгөө нэг empowerment гэж ярьдаг шүү дээ. Тийм эмэгтэйчүүдийн хөрөнгө оруулалт болон одоо санхүүгийн талаар нэлээд баттай суурьтай болгохын тулд бид нэр юу яаж байгаа ээж нэрээс эхэлж байгаа. Тэгээ ээж нэртэй сургалт хийгээд тэгээд энэ сургалт маань цаашаага үргэлжлээд нөгөө нэг юу үүсгий гэж хөрөнгө оруулагч эмэгтэйчүүдийн групп үүсгий гэж бид нэр цаашдаа яг төлөвлөгөөнд явж ирсэн. Тэгэхээр бас танаа группыг бол нэлээд энэ дээр чухал хэсэг нь болж орж ирэх аль хэзээний үүссэн өөртөө сонирхолтой байгаа групп дээр ингээд шинэ ээж нар оруулаад өгөхөөр аягүй гоё хүлээгээд бүгдээрээ ингээд хамтдаа хөрөнгө оруулалтын талаар ярихаар тийм групп болох болов гэж миний дүгээс хараад байгаа юм. Аягүй ордуурхаж харж байгаа юм тэрэн дээр. Тэглэх яг хоо тийм бид нар ер нь бол яг юун дээр хөрөнгө оруулалтыг яснаар чих сонирхлоороо бол нийлж энэ группыг байгуулчихсан болохоор биднэрт мэдээлэг жоохон дотмог байдаг л да. Яа тэгэхээр одоо 2 админтэй. Тэгээ ер нь бол яг гэхдээ яг өөрсдөж чинь юм мэргэжлийн үйл ажиллагаа гэдэг хүмүүс их цөөхөн байдаг болохоор бид нар одоо stock market-ийн талаар ерөөдөө илбэг мэднэ. За тэгээд bond чадах чинээрээ ерөөдөө бол айгүй мэдлэгтэй хүмүүсийг зочдоор ураад оруулж ирээд мэдээлэл тараадаг. Гэхдээ бол яг сонирхлын групп болохоор мэдээлэл одоо тогтмол өгдөг хүмүүс бол бас цөөхөн учраас туртай явуулж байгаа яах вэ? Тэгээд өөрсдөө өсөл сонирхолоор нэгдээд тодорхой хэмжээнд бас бид нар бие биенээсээ суралцаад өнгөрсөн хугацаанд орсон танаа өмнө чинь байсан Монгол NFT-ийн супи орсон шүү дээ тий. Энд дээр бас тэр NFT монголчуудын бас нэг collection фосфор гэдэг гарсан шинэ бүтээгдэхүүний талаар танилцуулга хийгдсэн байгаа. Нэг цаашид тэгээд хамтарч ажиллаад би эндээ мэдээлэл хангаад манай одоо группийн бүсгүйчүүдийг бас хөрөнгө оруулагч одоо зөв хөрөнгө оруулаад бас мэдлэг мэдээлэл нэмэгдүүлж сурч хөгжихт нь бас туслана баха. Бүгд одоо мэдээж биений дэмжиж ажиллана. Баярлалаа манай группийн уралдаанд орсон маш их сонирхолтой өгөөчтэй ярилцлага боллоо. Тийм ялангуяа ээж нарыг ялангуяа Монгол одоо ээж нар ч санхүүгээ одоо одоо менеж хийдэг хүмүүс нь ганц аккаунтанд нэдэж шүү дээ гэр бүлийнхаа. За тэгээд ирээд хүүхдийнхаа одоо жишээлбэл бид нэр Америкт амьдарч байгаа хүмүүс бол одоо college fund гээд нэлээд том асуудал гараад ирдэг тий. Тэр savings-ыг Америкт ингээд банкнд хадгалъя гэхээр Америкийн банк бас л яг нуулгуулахад бол одоо баг 70 одоо минус хүүтэйдэг. Бид нар бас inflation risk дээр бидний нөгөө cash чинь value depreciation болж идэг. Тийм үед ялангуяа яг юм alternative хөрөнгө оруулалтын талаар бол анхудаас сонсоод ийм одоо хөрөнгө оруулалт ер нь бол хийх хэрэгтэй юм байна гэдэг тийм ерөөхдөө мессеж авлаа л та нарын яг энэ мэдээлэлээс болол яа тэгэхээр бид нар одоо энтхийн college fund-ийн одоо юунд хөрөнгө оруулалаа гэж бодоход бид нар нөгөө хөрөнгөө судлаад одоо нэг компанид хөрөнгө оруулах хэрэгтэй болно. Гэх мэтлэнгээр бид нар нөгөө гэртээ сууж байгаа ээжүүдэд тэр мэдээллийг авах боломж аягүй хомстой байдаг байхгүй юу? Тийм ер нь бидний бас нөгөө хийгээд байгаа inclusive finance гэж яриад байгаа шүү дээ. Нөгөө debt group-ийн гэсэн order-ийн гэсэн нөгөө санхүүгийн яг юм зөв систем бид бүтцтэй байгаад нэмээд технологиг хөгжүүлэх юм бол ер нь аль тэр үүсэж байгаа үр ашиггүй байдал. Одоо энэ бүх хөрөнгүүд альтернатив чинь жишээлбэл ер нь бол high-end зах зээл хийж авдаг. Яг л нөгөө нэг high net worth individuals үгүй бол Henry's гэдэг чинь high earners but not rich yet гэдэг ер нь бол нөгөө баяжх төвшөндөө явж байгаа өндөр орлоготой нэг тийм хүмүүст зориулсан зах зээл гэдэг. Гэхдээ заавал тийм байх албагүй энэ нөгөө нэг вебсайт руу ороод харах юм бол гэсэн invest like 1% гэж байгаа. Тэр тэд нартай адилхан энэ үр өгөөжийг бид нэр ингээд бүр тэр хэмжээ хэдэн сая доллараар биш гэсэндээ өөрийнхөө боломжоор хурдаар нөгөө авч болох рискийн хэмжээнд оролцох ёстой зах зээл гэхгүй юу.
Тэгээ энгийн одоо capital market ч юм уу те хувьцаа бондоос гадна ингээд diversify гэдэг бүх өнгөөнийг цацсан хэлгүүгээр тодорхой хэмжээнд те оруулсан байхад бол ингээд байж байх хэвээр зах зээл альтернатив хөрөнгө оруулалт. За тэгээ дээрэс нь энэ чинь одоо hedge fund-уудыг ч юм уу те ингээд харах юм бол альтернатив фандуудыг ер нь менеж хийж байгаа Chase дээр ч байсан эсвэл JP Morgan дээр ч байсан аль алийг харах юм бол ер нь бол хамгийн багадаа 10%-ыг allocate хийдэг хөрөнгө оруулалтын фандууд альтернатив руу. За тэгээд сүүлийн одоо коронавич болсон тэгээд ер нь бол дэлхийн тренд өөрчлөгдөө блокчейн гарч ирээд disrupt хийсэн. Энэ дээр бол бараг 50% руу төхөж очсон байхгүй юу хөрөнгө оруулалт нь нийт одоо хөрөнгө оруулалтын сонгоодыг. Тэгэхээр ер нь нэлээд сайн consider хийдэг хөрөнгө оруулалтыг юма оруулъя гэж боддог тийм хүмүүст бол за баг гэхэд нэг 5% ч юм уу те тэр хавцаа нийт хөрөнгө оруулалтын портфолио альтернатив руу оруулсан байхад ер нь бол эрсдлийн хувьд ч гэсэндээ одоо яг нөгөө инфляц өсөж байгаа үед хедж хийх айгүй сайн боломж гэж хардаг гэдэг. Тийм болохоор бас санал болгоё гэж харсан юм аа. Тэгэхээр одоо нөгөө хувьцаанаас ч юм уу micro investment энэ чиглэлийн стартапууд компаниуд зөндөө гараад ирсэн хүмүүс бас ингэ хангалттай хэмжээнд өөрсдөө судлаад оролцоод явдаг болсон. Одоо day trading ч юм уу эсвэл юу гэдгийг micro investment зөндөө хийдэг болсон. Тэгтээ альтернативууд дээр тийм болгон байдаггүй. Тэгэхээр бид нараас нөгөө сонирхолтой untapped 99% of the market гэж харж байгаа байхгүй. Тэгээ бүх хүмүүс оролцоод гэх юм бол нэлээд хүчтэй том зах зээл болох. Тийшээ хомш байлаа. Тийм үйлчлсэн баярлаа гэж хэлгээд тийм миний бас нэг дараагийн митинг маань болж шиг болсон. Тийм. Тэгээд асуулт авах юм бол билүүтэй асуугаараа би танай групп нэгтсэн байгаа. Facebook дээр гэсэн энд ч гэсэн. Тэгээд манай ер нь бол сангийн менежертэй шууд холбогдож бас болно. Түүний вебсайт дээр ороод цаг аваад тэгээд илүү дэлгэрэнгүй сонсож болно. Тэгээд бид нар бас түрүү хэлсэндээ шинэ төрлийн хөрөнгө оруулалт гарах болгондоо эсвэл нэг шинээр pitch-үүд session-ууд гарах болгон та руу бас шеэрлэе. Тэгээд цаг нь тохирч авах юм бол орж ирээд гараарай. Бүх мэдээллүүд ерөнхийдөө бүхэл юм дээр байгаа дөө. Social media дээр. Тэгээд холбоотой байх юм бол бүх дэлгэрэнгүй мэдээллүүдийг авч болно. Тэгээд маш их баярлалаа цагаа гаргасанд. За баярлалаа. Урилга бас улиж аваад оролцоо цаг гаргаад ийм үнэтэй мэдээлэл өгсөн та нарт бүгдээр маш их баярлалаа. Бас тэгээд дараагийн төслүүдэд амжилт хүсье. За өдрийг сайхан өнгөрүүлцгээгээрэй. Баярлалаа. За өнөөдрийн уулзалт маань үнэхээр өөрөөгөө сайхан болж өнгөрлөө. Тэгээд уулзалтанд орсон бүх идэвхтэй орсон хүмүүстээ баярлалаа. Олон мэдлэг мэдээлэл авч мэдсэн бахаа. Өнөөдөр чи 20-тад цаг 8-аас эхэлсэн болохоор нэлээд орой болсон байна. Юу яах вэ? Уулзалтаа тийм одоо ингээд өндөрлүүлнэ да тий. Цаг оройдсон байгаа учраас. Заавалжтай өнөөдөр ингээд дуусгая дөө. Баярлалаа чукатч. Баярлалаа шижрээ. Баярлалаа. Баярлалаа. Сайхан амарцгаарай. Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.